Check this out. За сайн байцгаана уу. Science Minds podcast-ийн 38 дугаар дугаар ингээ эхэлж байна. Тэгээ өнөөдөр манай дугаарт зочноор Од Эрхэнбаяр орж ирсэн байгаа. Тэгээд манай Эрхэнбаяр Од маань энэ тэгтээ подкаст засагдах үед ороод дуусчих хаа нөгөө волейболын тэмцээнд орж байгаа. Волейболын яг ямар тэмцээн? Дандаа Одууд Од хүмүүс орж байгаа тэмцээнд орж байгаа. Гэтэ энэ нэр ийм юм дүртэл ари алга болмоор байна. Үгүй энэ хараа би ингэж хүлээж авч үзэж байгаа. Би шүү дээ. Би энийг ингэж хүлээж авч байгаа. Тэр яг нөгөө болиулын дээдлигийн нээлтэн дээр л нөгөө нэг тийм DC Marvel гэж хавааж байгаа л үзэж байгаа юм л та. Тэгээ би яг энэ тэмцээн дээр намайг оруулсныг бол би ингэ тийм тухайн зохион байгуулж байгаа байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд намайг оруулж байгаа гэж үзэж байгаа. Тэст амар тоглолдог гэсэн. Би гэхдээ намайг үзүүлэх юм уу? Тэгтийн худалдаж аваад очил үзэж шүү дээ. Тийм л дээ. Яг зөв өргөдөл сүртэл идэв. Яг мань аав ээж хоёрыг за тийм ээ. За тийм ээ. За мань ч бодлож авъя. Бас нэг чиний орж байгаа юм дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэгээд гол нь нөгөө яг нөгөө салбарын хүнийг л оруулах гал тэгэл нэг зайлал нэг science center-ыг нэг ярьдаг нэг хүнийг ингээд нэг харуулж нэг юм нийгмийн хариуцлагын хүрээнд л нэг юм авж байгаа арга хэмжээг. Тэгээ угаасаа зурган дээр угаасаа бичсэн байлээ. Энэ DC-д байгаа хард самцтай лалар яг юм бэ. Тийм. Амар уртай байлаа шүү дээ. Facebook дээр постлсон байсан юм уу те? Facebook дээр угаасаа тийм байхгүй байгаа. Facebook дээр л гэтээ нэлээд ууртай орж ирлээ. Волейбол биш, волейбол шүү дээ. Би волейбол гэсэн үү? Чи волейбол гэдэг. За волейбол тоглосон гэсэн юм чам. За. Wave-нess. За тэгээд ер нь бол яа зочимгүй байсан ч бас нэг хөдөлгөөн гоё юм шиг тийм. Угаасаа гоё одоо өөрсдөө ингэж ярихгүй болохгүй болчихсон. Тэгээ бас нэг битээр нэг өдөрлөгийн талаар бас ярих гэж байгаа. Нөгөө дэлхийн нөгөө хөрсний бохирдлын талаар олон улсын хурал болох гэж байгаа. Тэгээ энэ аюу гоё хурал болох гэж байгаа учраас тэгээ шинжилгээний юм байгаа учраас битээр бас тэрний талаар жоохон дурдчих. Монголын хөрс судлалын эрдэм шинжилгээний баг хурал 12 сарын одоо 24 оны 12 сарын 5-нд болно. Хаана болох вэ гэхээр хаана гэж Улаанбаатар хот. Ерөнхий тий. Тэгээд энэ юугаар олон хэрэгтэй юм ярих юм. Тэгээд ер нь яг яагаад энэ одоо бас чухал сэдв бэ гэдгийг ер нь бас хоёулаа яг ингээд хамгийн элементарны хэсгээс нь эхлээд ярьсан дээр хэл та. Ер нь яг чамд одоо ингээд амьд байх яг юу хэрэгтэй? Надад амьд байхад надад агаар хэрэгтэй. Надад хайр хэрэгтэй. Тэг ер нь бол яг үндэ агаар тий ус, хоол, хөрс. За тэг бүр цаашлаад мөнгө ч юм уу тий хэрэгтэй байх хэвээр. Гэтэ чи хайраа яга амартаад байгаа юм. За яг тэгэл амьд л байх тухай ярьж байгаа шүү дээ тий. Сайхан амьдрах мохоо. За тийм ээ тийм. За тэгээд хайртай хүн бас амьд байхын тулд ч бас эднэр чи хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ бүхнийг ингээд харахаар хамгийн чухал биднэрт хэрэгтэй юм маань одоо бид нар ингээд яг хоол гэж бодоход нийт хоолны хэдэн хувь хөрснөөс гарч ирдэг гэж бодож байна. Хэдэн? 95%. Тийм одоо бүх ногоо ургамал. Тэгээ миний хоолны хоол хүртэл одоо үүсэлчихэд байна шүү дээ. Бид мах идэж шүү дээ. Карнивор байгаа ч гэж. Тэгтээ ер нь ингээд бодохоор хөрс бол амар чухал юм том сэдв байгаа байхгүй. Тэгээд бид хоёрын дэлхийн дулаар л энэ тэрийг ер нь бас их ярьдаг те. Тэгээ энэ дээр бас хөрс өөрөө амар юм чухал одоо байгаа даа л та. Жишээ нь яаж ин гэхээр чим ярих гэсэн үү? Үгүй би чинь санаа алдаад тахаар чинь. Жишээ нь яаж ин гэхээр ингээд нийт одоо амьтдын заяа. За бүр ингээ хамгийн холоос нэрэ те. Нийт одоо дэлхий дээр байгаа амьтдын хэдэн үн одоо хөрсний доор амьдэрдэг гэж бодож байна. Үнэхгүй. Тэг ингээ би хамгийн их амьтаа хаана амьдэрдэг далай малаа гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь хөрсний доор ер нь бол нийт амьд организм энэ одоо бүр нөгөөт бактери вируснээс гисүүлэл те. Одоо хөхтэй амьтын үүдийн тэрүүгээрээ тооцвол 59% нь хөрсөн доор амьдэрдэг. Тэгээд энэ хөрсний одоо энэ бохирдол тэгээд цаашлаад бохирцсон хөрс маань яадаг вэ гэхээр нөгөө гандаал те цөлждөг шүү дээ. Эннээс болоод экосистем амар халдагддаг. Тэгээд дээр нь одоо нөгөө эрүүл хөрс болохоор ингээд юу яадаг юм байна л да. Карбоныг нүүрс төрөгчийг ингээ өөр дээр ингээ аваад хадгалдаг юм байна. Тэгэнгუთ эрүүл хөрс ингээд авангуудаа ингээд цэвэр агаар болгох буцаад энэ дэлхийн талаар л ингээд одоо удаашруулах те хэрэгтэй зүйл юм байна л да. Эсрэгээрээ бохирцсон хөрс яадаг гэхээр яг нөө механизм нь эсрэгээрээ арчлаад гадагшаага ингээд карбон диоксид ингээд цацаад идэв. Тэгэхээр хөрс эрүүл байх нь өөрөөс бас цаашлаад энэ нөгөө нэг дэлхийн дудлааралтаас
холбоотой ингэж ярьж болох сэдв харагдаж байгаа. Тэгээд хэрвээ заяа хөрс ингээд бүр юу байх юм бол одоо хамгийн тэ гоё одоо идеалаараа байх юм бол ер нь бол 5.5 тэрбум тонн CO2-ыг ер нь бол жилд ингээд өөр ингээд шингээж авдаг. Тэр чинь нөгөө нэг хоёлаа ярьжсэн шүү дээ. Нөгөө тогооч нар дэлхийн дулаалаас аварж байгаа гэдэг нөгөө нэг подкаст нэр ярьжсэн шүү дээ. Тэр яг өмнө ярьсан юмнуудаа ингээд базаал бас ярих л та тий. Тэр дугаарыг бас сонирхоод үзээрэй. Тэрэн дээр нөгөө тогооч нар дэлхийн дулаалын эсрэг амар арга хэмжээ авж байгаа гэж байгаа болов цааталтаа яг нөгөө нэг хөрс яаж тэр CO2-ыг органик CO2-ыг дээш нь цацахгүйгээр өөр төрөө авч үлдээд байгаа гэдэг механизмын талаар битээр бас нэлээд ярьсан байгаа. Тэр дугаарыг олж аваад үзчихээрэй. Тэгэнгუთ одоо ингээд хөрсний бохирдол хаасайг байгаа. За ингээд нөгөө хамгийн судалгаа сайтай би ингээд яг paper гаргаад тавьсан л байна л да энэ дээр. За тэг ингээд хамгийн судалгаатай газар гэхээр Европ, Америк дээр амар их юм хөрсний тухай судалгаа байгаад байгаа. За наад зах нь гэхээр л одоо миний нээсэн байгаа судалгаа болохоро Марк Антони гэдэг хүний экологч юм баггүй юу. Тэгээ энэ нөгөө 59 нийт амьд организм те 59% хөрсөндөө амьдардаг. Тэгэд энэ нөгөө хөрснийхөө тухай судалгаа хийсэн ч гэдэг юм уу. Ийм судалгаанд гаргацсан л байна л да. Гэхдээ яг энэ шиг ярихгүй. Зүгээр би хэрэгтэй байж магадгүй гаргахад тавьчихсан байхгүй. Хотлоо дөнгөсөө уншижсэн аа. Гэс уншиж дууссан гутаа хэрэгтэй. Тэгээд гэсэн чинь ингээ Америкт болохоор яаж ийн гэсэн чинь одоо нөгөө хөрс одоо устж байгаа гэх юм уу те одоо хүчж байгаа гэж хэлдэг юм болоо. Хөрсний нөгөө нэг юм үржин шимтэй давхаргууд нь байхгүй болж хэлж байгаа юм те. Тэр энэ нь ерөөсөө 1000 дахин хурдтайгаар ингээд байх ёстойгоос 1000 дахин хурдтайгаар ингээд одоо хөрс нь одоо амьдрал болоод юм л юм те. Одоо бохирдоод гэх юм уу эсвэл бол хатаад ч юм уу те. Тийм болоод үржин шимэг болоод байгаа. Тэгэнгუთ Европ жишээлбэл амар том юм одоо хөрсний бас нэг биш юм нөгөө нэг юм энэ хүмүүсийн хоол мол ингээ хангадаг юм эрүүл хөрстэй хэсэг байт юм байна л та. Тэр нь хүртэл тэгсэн чинь одоо ингээ ерөнхийдөө ингээд юу болоод илсчээд эхэлсэн. Тэгээ нэг илсчээд эхлэхээр амар хурдтай ингээд яг тархат юм биш канцер шиг те. Тэгээ иймэрхүү юмнуудыг их уншлаа. Тэгээ ер нь жоохон сэтгэлээр унсан. Тэрний эхлэл чинь интерстеллар эхлэл дээр гардаг шүү дээ. Яг нөгөө нэг дэлхийн ихэнх нь яагаад те зөвхөн эрдэнэ шиштэйчээ тариалаад байдаг шүү дээ. Тий. Тэгээд яг нэг үржил шимтэй давхаргыг нь тооцоод үзэнгүүт манай Монголын хамгийн үржил шимтэй хэсэг нь халах голд байд юм байл хэдэн метр байдаг гэлээ. Буруу санаагүй бол 2 орчим метр лөө. Тэгээд дархан сэлэнгийн нутаг бусад хэсгээр айгүй юм багтай байд юм. Тэгээ ер нь бол яг ингээд нөгөө нэг хүн манай ингээд нөгөө подкастын сонсогч нар би тийм байгаас гэж боддог байхгүй амар сониуч байвал гоё шүү дээ тий. Хангаа яг үний ярьж байгаа юм уу мүү те. Тий. Тэгээ яг тэрнээсээ гадна яг бидний гიშгэж байгаа газар дор яг юу байгаа. Тийм те. Тэгээ яг миний яг угаасаа яг энэ сониуч юуны хамгийн томчлж би чамд хэлжээс ч байна. Далайн гүнд яг юу байгаа бол тий хавааранхууд. Яг тэрэн шиг юм сониуч байх хэрэгтэй. Тэгээд нөгөө одоо энэ яг хөрс гэж яг юу юм гэхээр хүмүүс ингээд нэг хариулах гэх нэг амар ерөнхий амар нуршсан хариулт болох гэдэг байгаа шүү дээ. Тэрнийхээ ингээд гоё цэгцлээд мэддэг болохын тулд хөрсний тухай ер нь л уншуулсан зүгээр санагдсан. Тэгээ хөрсний тухай ярихлаар дахиад хар тоглоны асуудал гарч ирээд байна. Хөрсний бохирдлын асуудал. Тэгэд монголч яг Улаанбаатар чинь мангар их юутай шүү дээ. 0-тай, ил 0-тай. Тэгээ дээрээс нь хар тоглоны хордлогын асуудал яригадаад байгаа. Тэгэд хүн сэдвлөө орохоос өмнө ер нь жоохон санаач нэг юм халт юмнууд ярьчаад хүн сэдвлүүг орох уу? Тий, ер нь бол яг би яг сая ярьж байгаад бас ингээ гулгаал орох л байсан юм л та. Одоо орохгүй. Амар зүр. Гомдцсон. Одоо өөрөө. Тэгтээ нэрээ Улаанбаатар хотын биш Монгол улсын нийт хүн амын хэдэн хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа? 50% ойролцоогоор. Тий баг тэрнээс их бах тий. Тийм одоо 3.4 сая хүн Улаанбаатар хотод яг одоо хэд байгаа? Бараг юунаас нь харчвал бараг мэдэгдчих واخ төө. Улаанбаатар хотын хүн ам тоо. Тэгээд дээрэс нь хар тоглого ярих гэж байгаа. Хар тоглого ярихаас өмнө оршил болоод хэлэнгүүт нөгөө нэг яг гол очиж миний санаа зовоод байгаа хэсэг нь яг юу гэдэг үсэнд, хумсанд, хувцсанд энэ төр гэж ярьж байгаа гэсэн хамгийн чухал нь нөгөө тархинд очиж оромтлогдоод байгаа. Тэгэд энтэй холбоотой ярихын тулд мэдээллийг нэг яахын тулд нэг хүмүүс дахиад нэг жижигхэн одоо флашбэктуулаад одоо тархины мэдрэлээс яаж ажилдаг талаар нэг жижигхэн нэг хальт юмыг хилээ цаашгаа ярьчвал амар ах. Тэгээд бас энэ дугаарыг анхудаа сонсож байгаа гэж бодлоо шүү дээ. Тэгэнгүүт neuroscience гэхэлэр яг зөвхөн тархийг судалдаг биш. Одоо мэдрэлээс мэдээллийг яаж хүлээж аваад, яаж боловсруулад, яаж дараагийнхаа мэдрэлээс рүүгээ мэдээлэл дамжуулдаг гэдгийг л үндсэндээ судлаад байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт
нэг мэдрэлийн эс рүү нэг мэдрэлийн эсээс нөгөө мэдрэлийн эс рүү нэмэх хасах зэнэгтэй янууд ингээд дээрээс нь ч нөгөө нэг нейротрансмиттерүүд нь мэдээлэл алдагдaltaгүй маш хурдтайгаар дамжуулж чадчих юм бол хүний тарих эрүүл ажил нь, эрүүл сэтгэн, эрүүл шийдвэр гаргана ингээд ингээ мангаруул юмнууд байна. За тэгсэн чинь зүгээр нэг нэмэлт болгоод хэлэхэд зүгээр ингээ хүн ингээд энэ зүгээр рандом заяа голоор нэмэлтээр ороод ирчин. Тэгэд би зүгээр ингээ хүн нас барна шүү дээ тийм. Яг ингээд тарих зогсохын ингээ дөнгөж өмнөхөн яг бүрэн ингээд үйл ажиллагаа нас барахын дөнгөж өмнөхөн яг нөгөө нэг гипоталамус гиппокампус хэсгийн тэр хэсэг дээр нэг 7 секунд орчим юм амар юм идэвхтэй юу гэдэг юм байна л да. Идэвхтэй нөгөө нэг хайперактив болдог. Тэгээ тэр үед юу гэж амьдрал нүдэнд дон ингээд нүдний урдаар харагддаг. Тэгэхдээ хамгийн жаргалтай үеүдээ ингэж флашбэк гэдэг юм байна л да 7 секунд. За. Тэгэнгүүт ингээд одоо ингээд юм юу гэдэг краш руугаа явуулахдаа ч найз охин л байгаа. Чи миний амьдралын сүүлийн 7 секунд л хоо. Shit. Хангаач миний 7 секунд болоо. 1 секундын авчвал их юм. Тэр чинь гэхдээ will you be my 7 seconds? Тэр чинь ингээ амар hyperactive гэр чи ингивийнхаас хурдан гэхээр яг тэр 7 секундын бүр амар хамгийн жаргалтай үеүдээ бүгд нь флашбэкт ч өнгөрдөг. Тэгээ яг хөө зүгээр хажуугаар нь талчихнахгүй юу. Тэгээд энэ бүгд чинь бүгд тарих хэрүүл байгаагаас хамаарч гарч ирж байгаа юм л та. Тэгээд тэгэнгүүт одоо энэ дээр нөгөө нэг хөрсний бохирдол, агаарын бохирдол гэдэг дан ганц хөрсний бохирдлоос Улаанбаатар хотод амар том анхаарал татаад байгаа юмнууд татах хэвээр юмнуудыг нэг нь хар тоглохгүй юу. Нэр Ванга шиг хэлгээд жишээ нь юу гэдэг нэг 20 жилийн дараа гэхэд 20 30 жилийн дараа гэхэд Монгол баг Готэм бол Улаанбаатар. Batman. Тийм. Тэгээд би өөрөө DC-гийн саяны нөгөө нэг Баатруу дундаас өөрөө Batman болж байгаа. Гэтэ ямар ч супер хүчгүй зүгээр баян л ах хэвээр зү. Тийм шүү дээ. Тэгээд амар сониуч судлаач явах хэвээр. Тийм. Тэгээд тэн дээр яагаад тэгж байгаа ингээд тэгсэн чинь хар тоглогоноос бол хар тоглог тэгээ агарын бохирдол хоёроос гарч ирээд байгаа байхгүй. Ингиж тавихаар. Тэг загнуулсан тийм. За тэгээд энэ дээр нэг хоёр юм ярьж байгаа юм. Энийг ярихад дахиад нэг хажууд дэш нэг юм хазаач гэж даа. Ачаагүй бранч нь ингээл салаал. Тэгээ бранч нь би ингээд нэг сэдвээс дахиж чирж орж ирэх гээд байна. За. Тэгэнгүүт сүүлийн үед би энийг ярихын тулд орж ирж байгаа шүү. За. Сүүлийн үед глюкозыг хасах, сахарыг хасах амар их дайтууд олон нийтэд явж байна. Маш их явж байна. Сахарыг хасаад тэгээд мэрэгжлийн болон мэрэгжлийн бус хүмүүс ичхүр сонжиргүйгээр нэг юмд ярьж байна. Ядаж буцаад 10 жилийн химийнхаа хичээл дээр нэг жижигхэн очиё. Бидний эзэн глюкоз буюу C6, H12, O6 нь бидний амьсгалсан хүчил төрөгчтэй уралд орж иж CO2 нэмэх нь H2-оо нэмэх нь ATF буюу ATF үүсчиж ис ажилнаа. Булчингийн ис бол ингээд булчин ажилнаа. Тархины ис бол ажиллаа сэтгэнэ. Мэдрэлээс мэдээлэл дамжуулнаа. Тэгсэн чинь нөгөө нэг сахарыг нь хасаа ичил та бүр байхгүй болгоо хийчих. Тэгвэл ATF үүсэлт нь багасах байхгүй яа. Тэгэхээр бидний эзэн сахар хүчил төрөгчтэй амьсгалсан хүчил төрөгчтэй уралд орж иж ATF үүснэ. Тэгэнгүүт ингээ юугаа ч мэдэхгүй яг ATF үүсгэрийг яах. ATF үүсэнгүүт ис ажилдаг байхгүй. ATF үүсэнгүүт эсийн дотор нэмэх цэнэгтэй янууд орж ирээд ис ажилна. Тэгээд дараа нь эсийн доторх нэмэх цэнэгтэй янууд нь гараад эсийн дотор хасах цэнэгтэй янууд байнга орж ирэхээс 50 болдог байхгүй. Зүрх нэг зогслоод агшихад энэ процесс явж байгаа гэсэн. Одоо би гараа агшихад миний энэ булчингийн эсийн митохондрийн дотор байсан энэ зэ миний булчингийн эсийн дотор митохондрийн дотор байсан глюкоз хүчил төрөгчтэй миний амьсгалсан хүчил төрөгчтэй уралд орж байгаа учраас энд ATF үүсэж байгаа. ATF үүсэж байгаа учраас миний ис ажиллаж байгаа. Хэрвээ глюкоз байхгүй бол ис ажиллахгүй гэсэн үг байхгүй. Нөгөө талаас хүчил төрөгчийн сайн орж ирэхгүй бол глюкоз нь хүчил төрөгчийн глюкозтой уралд орохгүй гэсэн үг. За сайн амьсгалаа ч гэсэндээ глюкозыг нь гаднаас нь авахгүй бол эсийн дотор ATF үүсэхгүй буюу энерги үүсэхгүй ис ажиллахгүй байхгүй. Тэгэхээр одоо ялангуяа хамгийн их ачааллыг авж байгаа тарих амар муу ажиллаад эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт шууд дураараа глюкозыг хасчмасаад тэгээд ядад зүгээр 10 жилийн химийн хичээлийн мэдлэгтэй баймаар байна гэдгийг сануулъя. Тэгээд одоо эндээс яаж хөрвж орох гэж байгаа юм гэхээр агарын бохирдол хөрсний бохирдол хоёр дээр нэг нь дутуушдсан нөрс хүчлэн хийн. Нөгөөх нь хар тоглог байгаа. За тэгэнгүүт яаж байгаа гэхээр бидний цусны улаан эс. Цусны улаан эс нэг л үүрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр хүчил төрөгчийг өөр дөрөө холбоод эсүүдэд авчиж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр улаан эс дээр холбогдсон хүчил төрөгч маань эс рүү ороод митохондрийн дотор байгаа глюкозтой уралд ороод энерги үүснэ. Тэгсэн чинь агаар
агаарт ингээд маш их хэмжээний угаарын хий штэ тий. Энэ угаарын хий чинь хүчил төрөгчөөс 200 дахин илүү хурдаар улаан эстэй холбогдчихдог. Тэгэхээр юу гэсэн үг байх вэ гэхээр агарын бохирдол өндөртэй үед нөгөө хүчил төрөгчийг бид нар амьсгалсан ч хүчил төрөгчийг нөөс нь төрүүлээд нөгөө нүүрс дутуушдсан нүүрс хүчлийнхээ буюу CO улаан эстэй холбогдчихдог. Тэгэхээр хүчил төрөгчээр амьсгалсан ч гэсэндээ хүчил төрөгчт нь нөгөө улаан эстэйгээ холбогдож чаддаг. Холбогдох хэсэг дээр нь очиод нөгөө угаарын хий холбогдчихж байгаа. Ерөөсөө тэгээд хүн угаартаж өгнө гэдэг нь шүү дээ. Тэр чинь ингээд улаан эс нь ерөөсөө улаан эстэр хүчил төрөгч холбогдохгүй бүр мангар хурдтай нөгөө нэг угаарын хий нь очиж холбогдсоор хагаад тэгээд хүн хүчил төрөгчийн тутамшилд ороод өгч байгаа нойрол мөглөөд ингээд өгч байгаа хэсэг л байхгүй. Тэнгүүт Улаанбаатар хотод байгаа хүмүүс дээр жишээ нь амар их агарын бохирдолтой шүү дээ. Тэгвэл угаасаа хүчил төрөгчийн хангамж амар муутай байгаа. Яагаад тэгэхээр угаарын хий нь хүчил төрөгчөөс нь төрүүлж очиод улаан эстэй холбогдсон. Тэгэхээр нөгөө сэтгэн бодох чадамж нь асуудалтай болж эхэлж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энерги муусна, АТФ муусж байгаа учраас мэдрэлийн эсвэл ажиллахгүй байхгүй. Тэгэхээр авж байгаа мэдээллийг одоо ингээд 5 мэдрүүхөөр мэдээллийг аваад тарих боловсруулаад тэр болгоныг шийдвэр гаргаад бөө юм бол одоо чинь ингэж байгаа дэлгүүрлөө ороод хар өнгийн үзэг, улаан өнгийн үзэг хоёр байлаа гэж утгад би шийдвэр гаргах гэдэг шүү дээ. Алийг авах вэ гэд. Тэгэнгүүт энэ шийдвэрийг гаргахын тулд хэрвээ гаднаас ямар нэгэн нөлөөлөл байхгүй бол би ингээд үзэг авах гээд үзэг авна гэдэг ой санамж миний булчин хөдөлгөөд дэлгүүрийг хайлгаад дэлгүүрлөө орлоо. Дэлгүүрлөө орсон чинь хар улаан өнгийн хоёр үзэг байлаа. Алийг сонгох вэ гэхээр би өнгө гэдэг мэдээлэл тархи руу очиод тархин дотор байгаа миний хар өнгөтэй холбоотой дурсамж, улаан өнгөтэй холбоотой бүх дурсамжийг согтдог байхгүй. Тэгж жагаад улаан өнгө нь илүү авах юм бол улаанаа аавна. Хар өнгөтэй илүү холбоотой дурсамж нь авах юм бол хар өнгө аавна. Амар их ажил хийж байгаа зү. Тэгэнгүүт нөгөө хүчил төрөгчин дутмагшилтай байгаа нөгөө тарих АТФ-ийн дутуу үсэд байгаа учраас тэр сонголтыг хийж чадахгүй буюу зөв шийдвэр гаргалтыг гаргаж чадах болчихно гэсэн. А нөгөө талаасаа глюкозыг хасцсан бол бас зөв шийдвэр гаргаж чадахгүй яа тэгвэл АТФ-ээс аамсгүй гэсэн үг. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр угаарын хийгээс болоод нэг тарих гүйцэд ажиллаж болчихж байгаа. Дараагийнх нь хардгалгын асуудал гарч ирж байгаа. За хардгалга хаана вэ гэхээр мэдээ сонин дээр байгаа. За дээрэс нь будгын дотор байгаа. Заримдаа хүүхдийн хямдхан тоглоомуудыг ингээд хямдхан байлгахын тулд ингээд хардгалгатай холбоотой будаг энэ төр бодчихдаг байхгүй. Тэгэд ингээд тоглоомыг хүүхэд амандаа хийн бла бла. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юм моторын тосмос гэ мангар олон ингээд шалтгаанаас олж хардгалга үүснэ. Хардгалга гэдэг чинь өөрөө хүнд металл байхгүй. За хүнд металл учраас нэгт газрын нам дээр ойрлдог. Хоёрт хөрсөнд ингээд илүү шингэждэг нэг юм нөхөр ихгүй. За хардгалга хүний биед орхлоороо яадаг вэ гэхээр хүний бие ингээ зөөлөн хэсэг төрөмтлөгддөг байхгүй. Зөөлөн идэд. Одоо хамгийн хөрөмтлөгддөг нь тархинд нэг. За дараа нь гол нь яаж ийнэ вэ гэхээр мань хүн нэг мэдрэлээс мэдээллийг хүлээж аваад боловсруулад дараагийн мэдээллийн рүү дамжуулдаг гэж байгаа шүү дээ. Тэгэд нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээс рүү мэдээлэл дамжих нэг юм жижигхэн зай байдаг. Тэрийг синапсын зай гэж нэрлэдэг байхгүй. Хард дуглагны нэг навшин юм нь энэ синапсын зайд нь ороо суучдаг. Тэгэхээр мэдээлэл удаан дамжина гэсэн үг. Хурдан биш. Тэгэхээр бид нэр 2014 онд нэг судалгаа хийжсэн баг. Тэгээд тэр нь яаж байгаа гэхээр захын цуснууд ингээд өндөгнөөс нь цус аваад хард дуглагны хэмжээг нь шууд үздэг. Тэгээд ингээд аваад үзэнгүүт хард дуглаг өндөр гарч байгаа хүүхдүүд дээр ингээд за энэ хүүхэд ингээд юм сахилгагүй юу те хичээлдээ ингээд юм муу юу те хүүхдүүдийг үүдийнхээ дээрлэгч юм уу ер нь бол тийм агрессив шинж тэмдэг байна уу гэж асуунгууд байгаад байгаа. Тэгээд багш нь ингээд зүм бэлгэж харж байгаа юм шиг хараад байгаа. Яаж мэдээд байгаа юм бэ та? Яа тэгэхээр хүн амьтнаас ялгаж байгаа гол чадвар нь шийдвэр гаргалт байхгүй. Аль аль нь оюун ухаан байгаа, аль аль нь байгалийн инстинкттэй. Тэгэнгүүт яг тэр шийдвэр гаргалт зөв байхын тулд мэдрэлийн эсүүд хоорондоо мэдээллийг маш хурдтайгаар зөв дамжуулаад, зөв боловсруулаад, зөв хүлээн авч явах хэрэгтэй. Гэтэл хард дуглагнаас болоод нэг мэдрэлээс нөгөө мэдээллээс рүү мэдээлэл дамж байгаа зайд нь хард дуглаг ороо суужгууд энэ мэдээлэл дамжилт нь удаашрна. Тэгэхээр хард дуглагтай газар байгаа хордлоготой хүүхэд жишээ нь хичээл уншлаа гэхэд удаан ойлгоно. Удаан шийдвэр гаргана. Энэ шийдвэр гаргалтууд нь удаад эхлэхлээр илүү нөгөө нэг юм амтналаг шинж чанар руугаа илүү нөгөө араатналаг. Тэгэхээр агрессив болно, догшин болно, үгэн дурдгүй болно. Тухайн зүйлийг хийхдээ дараагийн үр дагаврыг бодож амжих нь муу байна. Үе тэнгийнхнийгаа дээрлэх нь хичээлдээ муу байна гэд. Ингээд ийм орчинд тэгээ дээрэс нь арай ээж мэдээлэлээ дамжуулсан чинь очоод нөгөө нэг хүчил төрөгч улаан эстэй нэг хүчил төрөгч нь биш нэг угаарын хин төрүүлээ холбогдсон чинь хатафын өсөлт нь багассан.
Тэгээд Тэгээ арай ээж байжсэн чи сошиал дээр нэг баачгаа гарсан глюкоза хасан тэр гээд. Тэгэнгүүт глюкоза хасаа бүр АТФ үүсэлт нь багасаад мэдрэл эсүүд нь ажиллах чадамжгүй болоод ингээд асуудлууд үүсээд байгаа. Тэгэхээр харт тоглох манад одоо ингэж энэ дээр ярьж байгаа нь амар зөв энэ хурал дээр. Нөгөө талаас энэ амар удаан байгаа асуудал хэрвээ одоо энэ утааг бид нэр зөвхөн юу гэдэг нь уушиг амьсгалын ингээд асуудалд яриад байгаа боловч эн чинь өөрөө нэгт хүчил төрөгчтэй холбоотойгоор эсүүд хэвийн ажиллах чадамжийг алдаад болж байгаа. Нөгөө талаасаа хүний эс хэвийн ажиллаад хэвийн хуваагдаад хэвийн зогсох гэдэг команд бий. Байнгын ингэж хуваагдаж өөрийгөө ингэж шинчилж явж байгаа. Гэтэл хэвийн хуваагдаад хэвийн зогс гэдэг нэг процесс байгаа. Хуваагдахаас гадна өөрийнхөө одоо ДНХ дээр уураг кодлож гаргаад байгаа. Энэ дээр бас хэвийн одоо эхлэх дуусах кодон гэж байгаа. Аль альд нь метилчих гэдэг процесс нь яг энэ хэвийн хуваагдлыг зохицуулж идэг хэвгүй юу? Одоо тэгсэн чин угаарын хий яадаг вэ гэхээр метилчих процессыг алдагдуулчихдаг. Тэгэхээр эс хэвийн хуваагдаж байгаа болчдөг. Хизээ зогсгоо мэдхээ болчдөг. Нөгөөдөөгөр уургууд нь бас ингээд алдагдaltaй уургууд гараад ирдэг бүтцэн. Тэгэхээр цаашаа нөгөө хавдар гэдэг байгаа юм чинь үсээд. Босод өвчнжин үсээд байгаа. Тийм. Тэгтээ ийм байлаа бас. Тэгтээч биш л те. Ер нь тийм юм байлаа. Би сая ингээд тэгтээ гэдэг юм ярьж байгаа. Харин гэхдээ гэдгийг. Тэгтээ гэдгийг би худлаа ямарч юм уу? Үгүй ээ. Би өнөөдөр худлаа юм. Ингэдэг юм байна л да бас давхар нөгөө нэг эрүүл одоо хөрс одоо өнөөдөр хөрс хийсэн хөрсийн хэлэлгээрч те. Эрүүл хөрс биднэрт ингээд яг юу юунд хэрэгтэй вэ гэд харлаа л да. За тэгмүүд ингээд яг ойлгомжтой шүү дээ хоол те. Хоёрт нь болохоор хүмүүсийн эрүүл мэнд байгаад байгаа байхгүй. Яг тэгэхээр угаасаа бохирцсон хөрснөөс ингээд хавдар үүсэх магадлал амар их байдаг гэж. Гэхдээ тэрийг бас сайн дэлгэрүүлж унших болохоор их хэмээ дараа нь яриад гэж байна тест. Тэгээд дээр нь усны нөгөө нэг чанар хөрсч өөрөө нөгөө шингээж авдаг фильтр шүү дээ. За тэгэнгуутаа нөгөө өмнө ярьжсэнаар нөгөө эрүүл хөрс болохоор өөр дээрээ нөгөө нүүрс төрөгчөө авчдаг. Тэгээд нөгөө бохирцсон хөрс нь болохоор гадагшлуулаад тий. За тэгээд дээр нь нөгөө нэг экосистем амьтдын. За тэгээд ахаад нөгөө хөрсний илэгдэл аваад байгаа байхгүй юу. Тэгэнгუთ эрүүл хөрс байгаа газар ингээд энэ ингээд шууд мөнгөтэй холбоотой бас байдаг юм байна л да. Хөрс нь ингээд илэгдээд болохоо ийцэн газар нөгөө үер мүер их болдог. Тэрнээс л болоод эдийн засгийн амар их хохирол учруулдаг. Тийм бас холбогдолтой бас байгаа. Тэгэд мэдээж нөгөө нэг хөдөө аж ахуй тий. За тэгээ иймэрхүү олон юм одоо юм provide хийдэм байна л да хөрс. Тэгэнгუთ за яг Улаанбаатар хотод одоо яг хүн яг бас жоохон юу штэ те нөгөө амиа штэ те яг надтай ямар хамаатай хэлээ яг бодохоор яг Улаанбаатар хотод ч одоо нийт хэдэн сургууль байгаа лээ. Нийт Монголд байгаа сургуулийн хэдэн нь Улаанбаатарт байгаа лээ. За тэгээд нийт оюутнууд чинь хотод л ихэнх нь те бүгд биш штэ хотод ир сурдаг те. За тэгээд яг энэ нөгөө нэг эрхмэг ярьжсэн албатай хүүхдүүд их сурж байна. Тэгээд хүн амын одоо энэ нэвтаршил ихтэй те. Ийм байхад хөрсөн бохоор за тэгээд за тэр энэ яг утаанаас ингээд юу унахаас гадна энэ хойдлын айлуудаас яагаад байгаа юм бэ те. Ер нь ингээл нэг үер болонгууд цэцэрлэгээр дүүрэн нөгөө нэг ээж нар аав нар бүгд мэдж байгаа дөө. Нэг борооны үе жоохон ингээл болцохоор бөөн гизний халдар төвчин заяа. Тэгээ имлгүүд нь ор олдохгүй. Тэр чинь ерөөсөө л нөгөө нэг модон жорлонгийн үуч нэгэл урсаад байгаа тэр чинь байхгүй. Тэ. Хөрсний бохирдол. Тэ хөрсний бохирдол явж байгаа. Тэгээд нөгөө нэг бид нар чинь олон гой цэнгэг ус ингээд манай хот чинь хичнээн гой цэнгэг устай олон голтой л тэ. Тэнгуут нь тэр голлонд руу баг гараа ихээс сэжиглэмээр болж байгаа. Хөөс халдвар төвчний судлалын үндсийн төвөөсийн тэндээсийн судалгаануудаар нэг хэдэн дээжүүдэд судалгаа авч үзсэн шүү дээ. Тэгэхэд нэлээ олон дээжээс нь гизний нөгөө сахунцар олдсон шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө бидний усны хөрсний аюулгүй байдал амар алдагдаад байгаа гэдэр хэлээд байгаа. Тэгээд бид нар чинь хотоо ээлтэй болгоё гэж яриад байгаа шүү дээ. Тэгэнгუთ бас миний нэг юм хэлэх ёстой юм юу нэхэр бид нэр хөрсний мониторингийг амар сайн хийж явах ёстой. Ялангуяа энэ нөгөө хүн амын нэвтэршилтэй энэ газар та. Тэгээд энэ хөрсөн дээр мэдээллийн сантай болоод за тэгээд ингэдэг юм байна л да хөрсний дижитал зурагтал гэж хийд юм байна. Тэр нь бас манай дутагдaltaй байдаг гэж. Тэгээ энэ яг эднэрийг яг хуу энэ хурал дээр бол ярих бах гэж бодож ин л да.
чухал сэдвүүд болохоор. Одоо энэ ийм хүн амын нэгтршилтэй ийм үед бид нар одоо бас өөртөө яаж сэргийлэх хэвээр тий. Энэ талаар юу нэг ярьсан зүгээр гэж бодож байна. Надаас асуугаад байгаа юм. Үгүй ер нь яг ярилцъя гэж байхгүй юу. Тэгэхгүй бол хоёулаа нөө дандаа сая проблемуудаа яриад байгаа байхгүй. Харин тий. Ер нь юм зөө харт тоглогоноос одоо чинь бидний тухайд 14 онд ингээд юм судалгаа хийж агаад харт тоглого өндөр гарсан хүүхдүүдийг ингэж агаад харт тоглогын их усүргийг тогтоогоцсон юм. Тэгээд тэн дээр очиод тоглоомд нь байна уу те юунд нь байна гэх их усүрийг нь олоод тэрнээс холдуулаад нүүд нийтээр нь одоо яг тухайн хүүхдийн амандаа эдгээс гадна одоо харт тоглогын хордлогыг үүсгээд байгаа одоо намдар үүсгээд байгаа юмнууд байгаа шүү дээ. Тэднийг бол нийтдээ одоо юу гэдэг нь жинхнээсээ нөгөө улс төрийн алхам хийж ч юм уу те засгийн газар нь ингэж арга хэмжээ авч ижил гайг болох байх. Бид нэгд бид орцсон харт тоглогыг ямар нэг юмар гадагшлуулах боломж байхгүй. Угаасаа одоо юу гэдэг нь 100 болоод харт тоглогын хордлого багтаа газар руу явж иж биеэс гадагшилдаг. Тэрнээс биш шууд юм бид нар нөгөө нэг хүнд найдахгүй хийх боломжтой солиушн гэвэл 100 Улаанбаатараас нүүдээ амар сайн авч гарах хэрэгтэй юм байна. Тэгээ Улаанбаатараас нөх хөдөө орон дүүрэн. За нүүж чадахгүй юм байж болно шүү дээ. Тэнгуучсан бас нөгөө хүүхдээ хөтлж явж болохгүй тэрж яв гэдэг байгаа шүү дээ. Хүүхдийг тэр чинь нөгөө харт тоглох хүнд металл чинь намд ороо байгаа учраас тэрнгээр амьсгалуулахгүй тулд хүүхдээ дээшээ барьж яв гэдэг. Тэгээ ялангуяа энэ 13 энэ хэсэг чи амар намд ор. Тэгээд цэлхнэр сул багтай. Тэрүүгээр бол байдаг хүмүүс бол бүр хүүхдээ бараг нөгөө мөрөн дээрээ суулгах явдаг шүү дээ. Тийм тэгж явахгүй бол угаасаа хордоод байгаа байхгүй. Тэгээд ингээд манайхан энэ дээр нөгөө боловсролын асуудал гарч ирээд. Багш нарыг жоохон өрөвдөд идэв байхгүй. Амар ингээд ийм олон жилийн туршлагатай мундаг багш нар ингээд байдаг чадлаараа хичээлээ ороод байна. Тэгсэн чинь яг тэр мэдлэгийн эцсийн хүлээн авах чинь мэдрэлийн эс байхгүй. Тухайн хүүхдийн мэдрэлээс. Тэгэнгүүт тархин хүлээж авах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь яг мэдээллийг ингээд багшаас сонссныгоо ингээд процесс хийчихсэн чинь харт тоглох голд нь орж ирээ суудсан. Мэдээлэл дамжилт нь удаашаад агарын бохирдолтой байгаа учраас тэжээж өвчл төрөгчийн тутамгчлаас болоод мэдрэлийн эсүүд нь сайн ажиллахгүй арай хийж боловсруулаа мэдээлэлээ дамжуулах гэсэн чинь тэнд нь харт тоглогоо ороо суудсан. Ингээд тэр хүүхэд яг багшийн зааж байгаа хичээлийг яг хүсэх ёстой хэмжээнд нь сурч чадж гин үгүй юу гэдг нь угаасаа боломжгүй болоод байгаа. Тэгэд энэ дээр би нэг дээр нэг юм манад нөгөө нэг юм Cambridge хөтөлбөр ч мэсэн шийдвэр хөтөлбөр орж ирэл ална гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр яг ингээхээс илүүтэйгээр яг эцсийн хүлээн авахч нь гадны бодисын нөлөөтэйгээр бай харт тоглох за дээрэс нь энэний нөлөөгөөр ингээд юм яг энэ юмнууд чинь 100% хүрч чадахгүй штэ гэдэг нэг хилэнгүү жоохон зарим хүмүүс хэмжиглж хүлээж аваадсан. Яг ингээд юм өөрсдийг нь боловсролын системийг муулах гэдэг юм шиг. Боловсролын систем юусэн муулаагүй. Яг тэр боловсролын систем чинь 1000 гоё байлаа гэд хүлээн авж байгаа тархин өөрөө харт тоглох за тэгээ дээрэс нэр агарын угаарын хий энтрээр хортцсон байгаа тохиолдолд өчигдөр төрөгчийн тутмагшилтай байгаа тохиолдолд боломжгүй байхгүй. Тэгээ одоо энэ чинь ингэж юм л та локкер бодонгууд чинь хараа амар утаатай те амар хүнд металлтай тэгээ дээр нь хөрсөн бохирдоод дээ шүү дээ те. Тэгээ дээрээс цаашлаар хүмүүс ингээ глюкоз заасгаад. Тэгээ эн чинь ингээд нөх хүнд металл чинь ингээд доор байж байгаад хөрсөндөө шингэж шít бас дээр нь те. Тийм тэгээд тэр чинь ингээд тэнгууд хүүхдүүд одоо 100 болонгууд гадаа тоглоно шít. Тэгэхээр буцаагаад нөгөө харт тоглох амдах нь шүү дээ. Боломжтой гэж. Ер нь бол тийм логиктой юм байна шүү дээ, тий бодохоор. Тэгэхээр ч амар аюултай болчихгүй 100 болчингууд нөгөө бид нар нөгөө утаа харт тоглохаа мартсан байсан чинь нөгөөд нь хөрсөнд нь зүгээр ингээд отцсон хүлээсэн тий. Тэгээд тоглоом энэ дээр аваад яасан чинь нөгөөдх нь ингээд юм хүүхдтэй ингээд одоо нэг юм хятадаас ч юм уу тий дотоодын үйлдвэрлэлээр гоё хийж болно шүү дээ тий. Модон тоглоом. Гэхдээ модон тоглоом ч юм уу тий. Тэгэхгүй ингээд юм зарим юунууд чинь хүүхдийн ингээд юм тоглоомыг ингээд тухайн бүтээгдэхүүнийхээ өртгийг нь бууруулахын тулд чанар муутай бай харт тоглоом өндрийн агуулмжтай бодгаар будаад тэгээд тэр нь өөрөө тэргээр хүүхэд ингээд амдаа хийж тоглолоо харт тоглоомын хордлогоос авчаад байгаа. Тэгээд сонирхолтой яагаад хямдхан болох гээд харт тоглоом оруулаад ингээд юм дээрээс нь сонирн байна зөө. Бид нар ингээ хоол хүнснийхаа юм ингээ сонинд ороочдөг штэ. Тэгмүүдээр сонины бичиг чинь харт тоглоор бичиж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь тэрэн дээрээ бас ингээ дээр үед чинь тийм асуудал одоо гэхдээ сонин арай өөрөөр бичдэг байж болцсон байж магадгүй. Одоо хэвлж байгаа л. Одоо хэвлж байгаа. Дээр үед бол тийм байсан байл шүү. Би нэг хэлт. Одоо нэрээ дээр үе зүгээр сонинд хуушур мушуур ингээд ороогоо зараад мараад идэхстэй мангар дураараа тий. Тэгэхээр нэг харт тоглоны их усүрийг бас тодорхойлдог тийм юмнууд явж байсан. Тэгэд ингээд маш олон юмнууд байгаа. Тэгээ энэ олон юмнууд чинь бүгд одоо юу гэдэг харт тоглоны агуулмж маш өндөртэй байгаа. Тэрнээс болж хөгд ортод.
Тэгээ саяны асуулт чи хоёлаа хариулт нь олох уу? Тэгээ ер нь яг за орж явах уу чи харж заяа. Тэгээ Би ингээд яа сайн хоёр юм хэлэх хэрэгтэй байна. Яалтчгүй. Өнөөдөр яга ирэхмээ ингээд сонин сонсогдоод байгаа юм шиг маск тайгаа гэхээр өмнөх дугаар дээр нөгөө микрофонлогоо үлээж яриха болгээд тэгээд үлээж ярихгүй тулд ингээ манай хүн маск тайгаа. Тэгээ одооноос би сорж ярина. Би масктай яриад сорж ярина. Тэгээ хоёрт ингээд нөгөө так гэдэг чимээг гараад байна гээд. Тэгээ нөгөө нэг яг ярианда орчхоор нэг гар хөлч чинь ямар ч контрол болчих юм байна шүү дээ. Тэг ингээд амар гоё юм бүжгэлж байгаа юм шиг энэ бүсгүйнийг та нар яагаад үзээд. Тэнгуут ингээд нөгөө савчж байгаа байдаг юм а зөхөд өгд юм. Тэгээ сая эрхмэгийн гараас энийг үзгийг холдуулах гэж ёо. Тэг ингээд үзэг ярьж байгаа яг ингээд тэрэнгүүд хараа ухаантай харагдаж байгаа санагдав. Муухай хэлбэртэй. За тэгтээ энийг иймэрхүү юмнууд дээр анхаарч байгаа шүү. Тэг анхаарч байгаа шүү. Битээр сайжирж байгаа шүү. Дээрээс нь манай подкастын ингээд ерөөхдөө сетап өнгө тавилт энэ амар гоё болоод байгаа. Нэг камер ирэхчүүл ямар хүн гэдгийг харах гал байгаа юм л та. Яа, ичиж. Камерны хард нүрээ таглаад шүү дээ. Тэгээд хар хүмүүс зургийг гэлдэг юм дөө тий. Харин тий. Тэгээд битээр нөгөө нэг зүгээр халт голоор нь явахад нэг science mind-ийн нэг шинжил хийж юм. А тий, ер нь бол би тийм бас тий. Өнөөдөр бол мессежээр гаргасан юм уу? Ер нь бол би яг 20-т л гэж төлөвлөө. 12 сарын 20-нд зүгээр нэг тийм жижигхэн ивент гэх юм цаашаа. Ивент зүгээр бүгдээрээ гоё ирээл нэг асуулт хариулт мариулт хийгээл те. Тэрийг яг хөө бичээд манай хангаа бол энийг бүх төлгөөг нь бүх юмаа гаргаад бэлдээд ингээд явж байгаа. Чи чинь бүр тэгээд байгаа юм уу? Бараг нөгөө нь тэ сакс өнөртөг байвал хүн байвал либроны нэвчрээ. Би одлохороо танин байна. Дуулдаг хүн байвал чи тэгсэн штэ бүх одоодын навчрээ. Тэгээ одоо миний таньдаг олонний танил гэхэр чи хангааг л авчиж даа. Хангааг л авчиж даа. Тэгээд энэ дугаарыг үзвэл та хэд ер нь ямархуу байдлаар байвал гоё гэж бодож чинь доор нь комент хэсэг яг энэ хүртэл сонссон болгоо бичээрэй. Ер нь нэг юм бит хоёр ер нь ерөөсөө сонсогч нартайгаа ямар нэгэн байдлаар уулзах нэг тийм хийж үзээгүй байгаа. Тэгээд яг гой үзэж ярилцаж дээрээс нь ингээд юм юугүй төмний нүдэн дээр сошиал дээр ингэж моолж бичиж байгаа зүр ирээд хэлчихээ. Тэгэл төмөн үзэж хахад наатгаа маатгаа гэж бит хоёрыг миний хоёроо тэгэл ховын аккаунтаар бас бичиж олно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл дэм юм болно шүү дээ. Тэгэл гомч шүү дээ. Эрхмээ арай баян үний нэлтэр. Би яг эрхмээ яаж инэх нэг хүлээгдсэн яг баян үний нэлтэр. Үгүй чинь ингээд байгаа. Яг яс юм дээр бол ингээд баян болох бүх сайн бүрдчихэд байгаа. Жил усанд таарад байгаа. Төрсөн цаганд таарад байгаа. Инээд нь болоод байгаа. Ерөнхийдөө юмнууд болоод байгаа. Одоо гол нь яг хүлээгэл байгаа. Яг хангаагийн төвшөнд хизээ очих юм те. За ингэж хараа баян хангаагаа бүгд мэднэ. Одоо энэ үн чинь захирал тэгээд за чи ингэ чинь сая ингээд хайчлаа. Яаж энэ нөгөө нэг асуудлаас гарах вэ гэдгийг. Тэгэнгუთ ийм л юм байна л да. Community awareness буюу нөгөө хідүүлээ юу гэх юм байна. Шууд ас сэдвэрүүгээр ч жоо. Тий. Дими мэрэ тэгчгэр хайрын цаг ухц ш тэ. За би тэгвэл яг давхцаа ярьчихсан хангааг ялгаас олчих намайг ялгаас олчихсан. Тэгээ би яагаад хангааг баян гэж байгаа би 5 үнслээ дандардаа. Үгүй нэр ингэсэн ивент хальт ярьчаа дахиад арга хэмжээлэг ороо л да тохоо. Тэгээ бид хоёр нэг жим жижигхэн юм нөгөө өмнөх дугааруудынхаа нөгөө нэг юм постерыг санаж байгаа штэ тэрэнд нэг юм зурагтай юм нэг юм жижигхэн юм хүди мүди цам захаалъя гэж бодоод байгаа. Өөрсдийнхөө өнөөдөр хоёул өмсөв тийм. Угаасаа өдөр болго өмсөд тараас болохгүй байна. Хаяа бас угаах хэрэг гарах гэж наас. Тэгээ угаахгүй болдгүй юм байна шүү дээ. Харин тийм байна. Тэг зөндөө би бол зөндөө угаасан бодг нь арилдгүй юм байлаа. Тийм хангаа болныг угаасан яг мэдхгүй байна. Халтар алгүй юм байлаа гэж нэ. Аргагүй шүү дээ. Энд чинь мангар олон хувцастай хүн чинь нэг хувцыг нэг өмсөөл тэгэл сарын дараа нэгээр нь өмсөж явсаар сарын дараа өөтгöd 30 хоног 30 хэд үддэг гэсэн үг. Ингэж хараа. Одоо ингээд яг чамд хүмүүс итгэж чаад итгэлээ алдарлаа шүү дээ. Ямар амар гүтгэд юм бэ бүр. Үгүй үнэн юм чинь. Юу? Баян хангааг бүгд мэднэгүй шүү дээ. Угаасаа тэгээд манай одоо дээр ус аваад тавьчаагүй сонсон. Одоо тэр 20-ны ивент ерхий ивент гэдэг чинь хангаа гэж байгаа. Яа ямар хичээр бэ? Би компанийн нэрийг хэлчих юм уу? Яах гэдэг юм яах гэдэг. За тэгэхээр үнэн байгаа ч ерхий ивент гэдгийгч хангаа. Тэгээд манай мерч маань ингээд бүгд би бол зүгээр яг вэ зүгээр хангаадаа чирэгдэл энэ хүртэл явж байгаа.
Ирэх мөнгөөс мөнгөө л хүлээж байгаа да. Тэгэхээр захиалч. Манай мөрж гараагүй шалтгаан би мөнгө өгч чаддаг. Тэгээд та хэдэд ярьжсэн шүү дээ ханга амар тооцоотой гэдэг өрийн дэвтэр байдаг гэд. Тэгээд ингээд би миний өгшин баяа юм чинийг удаад аргалчих гэж юусэн аргалахгүй байгаа чи мөнгө өг. Тэгээ манай мөрж гарахгүй удвал асуудал надад ингээд би мөнгө өгөхгүй байгаа. Тэгээ ханга тэрэн дээр хатуу андаад байгаа гэл. За одоо хэрэгтэй юм аа. Өө эний чи хүмүүс YouTube дээр бүр амар уурлаад л шүү дээ. За. Харин тийм. Явахгүй ямар олон ярьт юм бэ гэсэн шүү дээ. Худлаа яриад байгаа чи. Нэрэ. Чи өөр аккаунтаар орж ирсэн бахаа. Үгүй шал өөр аккаунт. Би ч скриншот хийж үзсэн. Чи өөрөө тэгсэн бахаа. За чи би тэр YouTube руу ороо би тэрийг хайгаад тэрийг чи өөрөө бичсэн байх хэвээр. Чи тэг хаашин бүх дугаарыг коммент өгч байгаа юм. Тий. Тэгээд подкастын цагаан дуусч удаа. Чи ярьж би мангар олон дугаарт шүү. Бараг 20 морь гарцсан шүү дээ. Бараг 30 мож гарцсан шүү. Чи хайж би хэрүүл би одоо энэ хэрүүл юм. Энэ яа хэцүүхтэй. За тэгээ ер нь бол яг ийм дөрөвтэй батал хариулт сая богино хугацаанд бол олсонгүй. Ямар ч хэлсэн ийм за ханга хэрвээ ойлгохтой юм хэлж чадахгүй би хэлж өгье заяа. За тэгээ. Би яг зүгээр Google-с харсан юм бол ялаа. Ер нь нөгөө эрүүл хөрсний тухай ийм ойлголттой хүмүүстэй өгөөд тий. Ер нь ийм нөгөө одоо манайх чинь ингээл нэг утаатай тэмцээгээл үйл бүгдээр ингээл тэмцдэг шиг энэ эрүүл хөрсөө бас яаж эрүүл байх уу гэдэгтэйгээ тэмцэлгүй байдیں۔ Тэмцэж байгаа шүү дээ. Яг шүү. Нэр. Би машин дээр нөгөө дугаараа тавьдгийн оронд тий утаагаа бол Гэтэ ер нь нэг ийм хүн болгонд ийм нөгөө нэг одоо ийм байнгын тий толгойлн байж идэг хэл ийм мэдлэг ч юм уу тий мэдээлэл өгөх ёстой юм байна л да. Тэгээ дээр нь болохоор одоо сая нөгөө хоёлынгийн ярьсан шүү дээ хүүхдүүд ингээд гадаа баг хөрсөн дээр тоглоход ийм магадлал байж болох юм байна шүү дээ. Тэгээ дээр нь ингээд яавал хүүхдүүдээ энэ нөгөө нэг одоо хар тоглоны аюулаас сэргийлэх үү гэдэг эднэрийгээ ийм кампайн болгоод ингээд нийт хүмүүст ингээд зааж өгч юм уу те. Энэ нөгөө нэг өөртөөсөө хамаарах ихний алхмуудаа хийж байгаа юм байна л да. Тэгээд за sorry. Би нөгөө хэрүүлээ хагаал. За тийм байна. За тэгэл бусдууд нь бол тэгэл нөгөө нэг нийлж байгаа л ёстой бүтэц мөцсөн өөрчлөл алдаглах та тий. Тэгээ ер нь бол хөрсний бохирдол дээр түрүүний ихний хангааг хэлээд байгаа нийтээр мэдлэгтэй болох гэдэг чинь амар чухал болоод байгаа. Дээрэс нь хот төлөвлөлтийн асуудал ийм олон гэр хороол байгаа. За гэр хороол гэдэг чинь тэнцэнэ бид нэр дээрэс нь тэр гэр хороол дээр ямар нэгэн бохирын системийг юусоо шийдээг байгаа учраас айлууд шууд ингээд хашаандаа доошоо ухаалаг дарам газар хийж байгаа. Тэгээд тэр чинь жижигхэн хашаач жижигхэн ч бай хамаагүй бүгд өөр ингэсэн 0-тай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яалтчихөө нөгөө бохирын нэгдсэн системийг хийгээд дээрэс нь дулааны гэдэг юм нэгдсэн системүүдийг хийхгүй бол энэ дээр угаасаа хөрсний бохирдол Улаанбаатар хот дээр ярихад амар хэцүү болчихно. Тэгээд газар төлөвлөлт, газар олголт гэдэг ингээ угаасаа ойлгомжтой юмнууд байна. Тэгэхээр яг нөгөө нэг бас нэг юм бусад хүмүүсээс хамааралтай ажлууд болохоор бас тийм эхлээд өөрөөсөө хамааралтай юм хийж чаддаг л хэвчээ. Тэгээ нөгөө талаасаа бас яг энэ салбарын чиглэлийн судлаачдын гаргасан судалгааны үр дүн дээр үндэслээд ер нь яах вэ гэдэг шийдвэрийг гаргаад явлаа. Одоо жишээ нь энэ одоо түрүүний хангагийн хэлээд одоо та хугацааг нь хэлсэн олон улсын хурал дээр ер нь нэг юм за ямар амаатай ингэж өнгөрөхгүйгээр үр дүнгуудын судалгааны үр дүнгуудыг бас хараад сонирхоод очиж үзээд ингээд явахгүй Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдол бол агаарын бохирдлоосоо давмаар тийм амар төвшөнд очсон байгаа шүү дээ. Тэгээ дээрээс нь хар тоглоны талаар ерөнхий процессыг нь ярьж өгсөн шүү дээ. Тэгээ нөгөө яг хаягийг нь хэлээгүй шүү дээ. Улаанбаатар хот гэж хайцсан. 12 сарын 5-нд 4-р өдөр өглөө 9 цагаас өдөр 2 цагийн хооронд богинохон байгаа ч тийм Монгол Улсын их сургуулийн номын сангийн 502 дугаар хурлын танхимд бүртгэл нь 8:30-аас эхэлнэ. Тэгээд яг 9 цагтаа нээгээд тэгээд ингэж явсаар байгаа л ерөөсөө 2 цагт дуусчих юм байна. Тэгээд бид нар ингээд юм за хөрсийг ингээд за зүр яг бидний мэдгээ дээр нь гიშгэж явж байгаа хэсэгтээ тэр чин бохор авах юм бол гутлын уултанд наалдаг гэрт орно. За дээрээс нь хоол хүнс хөрснөөс сургаж байгаа. Дээрээс нь шороо ингээд салхиллаа ингээд юм шороо тоос юмнууд тийш агаарт гарна. Дээрээс нь ус чинь өөрөө хөрсөөр ингээд дамж дээшээ гарч ирж байгаа тий. Тэр чинь нөгөө нэг сая би нэг орчуулга мэдхгүй байсан. Одоо илэгдсэн өрсөх юм а тий. Тэр хөрс чинь угаасаа нэг шороомор амар хөсгдөг.
Тэгээ энэ шорооны асуудлаас арай дэмдэж байна ой. Энд бүр олон улсын асуудал боллоо. Монголд шороо шороход тийм consequence-ийн зүгээр Солонгос хятадууд нөгөө мэдэрч идэг нас нь тийм шүү дээ. Амар Тэр шар ингэж исэн юм билээ. Би таадад улс төрийн амар сони юм ярьж өгөө. За. Одоо хэдэн онд ч юм бэ? Чи нөгөө мод тарж өгье гэдэг ярьж өгч байна уу? Тий. Нөгөө хэдэн онд ч юм бэ нэг юм монголчууд ингээд юм угаасаа Монголын шар шорон шуурга гэдэг чинь ингээд юм урагшаа хятад руу тий Бээжин лүү Солонгос руу бүр амар болоод байгаа байхгүй юу. Тэгэд яг энэ дээр ямар нэгэн арга хэмжээ авъя гэд нилээн юм болоод за тэгээ энэ дээр холбоотой яасан гэхэлэр ногоон хэрэм гэдэг төсөл явжээ. Ногоон хэрэм. За ногоон хэрэм гэдэг төслийн хүрээнд яасан гэхлээр яг ингээд юм яг анхны санаачлагчт нь бол яг ингээд юм тухайн одоо юу гэдэг Монголд байгаа элчин сайдын яамдуудтай уулзаад за ингээд Монгол улсыг ингээд одоо ингээд юм хөндлөн уртаашнах юм уу? Ийм ногоон хэрэмтэй болгоё гэд газруудыг тасалж ингээд ийм өгөөд за энэ хэсгүүд дээр та бүхэн ингээд ийм ногоон юу байгууламж бариач ээ. За энэ Монголын шорон шуурга гэдгээр зүйл бол ганцхан Монгол ихээсээ болов олон улсын асуудал танаад ч гэсэн юм байна. Тэгэхээр хамтраад ийм бүсэд танаах энэ хэсгийн газрыг ингээд одоо ногоон байгууламж болгоод ингээд явъя гэдэг ногоон хэрэм гэдэг төсөл явсан юм байна лээ. Тэгээ мэдхгүй дээ сүүлд нь тэр ногоон хэрэмтэй холбоотой төслийг зарн марн чиглүү нэг юм. Газрын зарн марн чиглүү нэг тийм хов болохгүй. Хов шиг юм сонссон шүү. Хов шүү сайн нэг. Тэр газрын заржин гэдэг тэр төсөл болохгүй. Улсад нөгөө мөнгө өгөхөөр та нар чинь дэмжидэггүй юм байна. Бараг өөртөө тариул яд юм аа гэсэн тийм яригдсан гэсэн шүү дээ. Харин 9 шидийн юм ямар ч байсан тийм ногоон хэрэм гээд төслүүд явагдаад ингээд яасан гэсэнтэй газар мэдрийн зарж өрөө дуусж байгаа сураг байсан мэдхгүй нь хов шүү. Өө би сая нэр чамаа ярьж байгаа гоор мод байхгүй учраас хөрс амар бохирдож байгаа шүү. Тий. Тэгж байгаа. Тэгэд сая нөгөө нэг Улаанбаатар хот ер нь тэг хөрсний бохирдлын тухай би ChatGPT-гээс бичлээ л дээ бас асуулаа л да. Тэгсэн чинь манайх чинь нөгөө агаарын бохирдол тэгээд энэ манай хогны менежмент бас ярих хэрэгтэй болж таарч байна. Тийм шүү дээ. Бид нэр яг нөгөө нэг яг заяа одоо ингээд бүгдээрээс бодъё те бид нэр яг хогийг байх ёстой шаардлагын дагуу яг устгах чаддгүйгүй юу? Хэцүү байхгүй те. Нийт хогийн хэдэн хувь нөлөө одоо болтол Монгол улс 21-р зуунд амжиж булаад байгаа шүү дээ. Тэгтээ ингээд зарим жишээлбэл хогийг ингэдэг юм байна л да. Бутлаад, ариутгаад, шатаагаад тэгээ болд юм байна. Ялангуяа имлэгийн аюултай гэдэг. Манайхан бол би буруу мэдээлэл аваагүй бол ариутгаал бутлаад болчихдог. Шатаадаг. Тэгээ шатаавал бол энэ хогоор нь ч гэсэн юм хийж болдог юм байна л. Хог гэж одоо гарч ирж байгаа үнсээр нь тий. Тэгэнгуутаа дээр нь нөгөө айлууд уулна ингээ бид нар хэрэгтэй хог аяглаад байгаа тий. Нөгөө мөнгө болох боломжтой хог аяглаад байгаа. Тэрийгээ ингээд нийлүүлээд тэг ингээ уутан тэгээд ингээд хогийн пүнкертэй тавьчингууд пүнкрийн алга онгонгуудаа шууд хийсэл те хүүхдүүдийнхаа яг тоглож байгаа талбайгаар нь хийч мэрчээсэн аа яг тэр хөрсөнд нь очиод бас бохирдлыг үүсгэж байгаа. Амар бохирдол үүсгэж байгаа. Тэгээ пластик чинь хэр удаан задардаг үлээ те. Хэр удаан ингэ мэдгүй болохоор асуусан шүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг юм шингэн юм хог хоёлын өнөр мөнөртэй болоо хөрсрүүгээ шин гэдэг нэг амар балер болчтой шүү дээ. Чин Улаанбаатар хот тогны менежмент амар муутай гэдгийг нэг жишээ нь одоо жишээ нь Blue Sky хотын төв биш үү те. Blue Sky хажууд ингээд юм тэр чин хуучин Lux гэж юусэн одоо юу ч лээ. Одоо нөгөө нэг юм Jack's Coffee Center гэдэг байгаа шүү дээ. Яг тэрний хажуудалд чинь ингээд цааталт нь хогийн пүнкер байгаа байхгүй. Амар өнөртэй. Тэр чинь хотын даунтаунын хэсэг шүү дээ. Бүр яг тэгээд яг зөв засгийн газрын хоор тогоо ийцэн байна шүү дээ. Тэгээд тэр өнөр танар нь бүр амар заяа. Тэгээд хотын төв А цэг дээрээ тийм амар байна гэдэг чинь ядаж хог өнөрддгөө хотын төвтэй бай. Сонгуулийн өрөө юм аашаа. Нэр дэвшүүл ийм өрөөтэй явна шүү заяа. Гэхдээ тэгтээ нэр ингээл амар ингээл хүүхдүүдэд хайрлалээдэг. Хүүхдүүд чинь тэгэл зөвхөн гэрте байгаад байна гэж байхгүй шүү дээ. Хөдөлгөөн их хэвээр тий. Тийм шүү дээ. Тэгээ гарангууд хортуулгаар хордоол тэгвэл нь гараал яг хогон донд орох гэдэг бас болохгүй шүү дээ тий. Тэгээ би яг нэг надад заяа. Би яг хов хүний шүмжил асуудал заяа. Ингээ ривер 5 маун ч юм уу тий. Урагшаа хүннүү гэрлүү гэнтэрлүү амар гоё тий очихоор ингээд тэр аваар ингээд явахаар ингээд цэвэрхэн. Тэгээд ингээд амьдралын угаасаа нэг одоо төвшин арай жоохон гайгүй тий. Тэнгууд ингээд захын орол руу очихоор шороогоор ингээд шуурсан заяа. Тэгэл дээр нь ингээд хог мог нийлмэл газар хаягдцсан тий. Тэнгууд энэ дээр яг ингээд зөвхөн логиктой бодох юм бол нөх мөнгө олоод байгаадаа цэвэрхэн байгаад байгаа мó. Мөнгө олохгүй болохоор
одоо цэвэрхэн байдаг юм уу? Ер нь зүгээр тийшээ ингээд яхаар нэг хүн ингээ хог хайчгаар л угаасаа хайж болдсон байх ингээ хайчдаг те. Тэнгуутаа ингээд нэг гаднах үзэн манайхан ч нэг юм нэг гадгаад юм адад явахаар амар соёлтолчдөг шүү дээ. Тэр шиг ингээ нэг юм цэвэрхэн орчинд хог хаяаг бол хог хаяхгүй те. Тэгээ нэг л ингээл хогоо овоолчлах овоолчдаг. Битүү овоолч. Зүгээр нөгөө нэг сармагчнууд нар хийсэн нөгөө нэг юм туршилтууд байдаг шүү дээ. Боссныг нь ингээд зодоод тэгээд явуулсараагаа сүулдэ зүгээр нөгөө нэг шалтгаанаа мэдэхгүй ингээд зодуулаад байдаг. Тийм туршилт сонсч байсан уу? Нөгөө сонсож байгаагүй. За би яг жоохон хотлох гэж магадгүй. Би зүгээр яг бүдэг санаад байна. Ямар ч хэлсэн ингээд сармагчингуудын дээр ингээд нэг юм гадалж хэлээ тавьчихдаг байхгүй юу? За би зүгээр гол санааг нь хэлчихэ. Тэгээд нөгөөдөл чи авах гад тэгэнгуут нь ингээд босдог. Авах гад босонгууд ингээд зөгтөг. Тэгэнгуут нь ингээд нөгөө одоо нөгөө нэг хинж босгоол ингээд гадлын нөгдөг. Тэгж жагаад ингээд нэг 10 сармагч байгаа шүү дээ. Тэгж жагаад нөгөөдгөө ингээд нэг нэгээр нь хасаад шин сармагчингууд ороод нөгөөдгөө үйлдэл хийсээр байгаа байхгүй. Сүүлдээ гадал нь байхгүй болцсон. Тэнгуү зүгээр босонгууд л нөгөө сармагчнууд нь очиж зодоод идэв. Зүгээр сурцсан. Би нэг даган дөрөөгээд нэг иймэрхүү нэг юм туршлага юм. Сармагчингууд нь өөрсдөө босныгоо зодоод байгаа юм шүү дээ. Эхлээд нөгөө хүн зодоод. Тэгэд нөгөө нэг босхгүй байхаар гадал өгөөд тахаар болох юм байна гэд. Сүүлдээ хүн зөхөө олчингууд нөгөөдг нь би энийгээ зөхөөд. Гадлаахгүй. Сүүлдээ тэр гадлан ч авахгүй зүгээр л тийм уламжлал болчих байгаа байхгүй юу баг. За зэрний санаа нэг тиймэрхүү заяа. Санааг нь ойлгосон мэт дээ. Тэгэхээр одоо нөгөө манайхаа яг хог хайж байгаа нэг тийм байгаа байхгүй тий. Нэг хүн хайчгаар ингээд дахаа хайддаг. Хүн хаяхгүй бол хаяхгүй гэдэг тий. Тэгэнгүүт би гэр хороолтол аягүй харж байсан яг ингээд юм өөрийнхөө ингээд хувцаа угааж байгаас ингээ одоо тэр усаа гаргахтаа үнсээ гаргахтаа хашааныхаа хаалгаар гаргангуудаа цацж байгаа. Тэгээд цэвэрхэн бүх асуудал шийдэгцэн. Гэтэ яг тэр хашааны хаалгаар өөрөө алхаж гიშгэж орж ирж байгаа шүү дээ. Бүгдээрээ хамт ухамсартай ч удаа болтгүй юм байна. Тэгээд мод тариад ууг нь бол ингээд тийм мэдгүй хэцүү л байдаг бахал та улсыг хөгжүүлэх. Мэдгүй юм. Ингээ бодвол ингээд нэг юм хідэн тэрбумаар байшин барилга барьж яхаар одоо ингээ бай газруудаа газрыг амар гой зөрхөө хувааж өгөнгүүтээ тэнцэн дулааны одоо нэг дулааны цэвэр бохирыг нь шугамын шийдчихвэл заавал тэд нар чинь нэг юм байшинд ороод авахгүйгээр хашаануудаа амар гой аз жаргалтай амьдрах боломж бас байгаа ч юм уу те. Тэгэд ингээд агарын бохирдлын эсрэг авсан нийт нөгөө нэг санхүүжилт тэгээд босод яг энэ нэрээр авсан санхүүжилтыг хараад үзэнгүүд яг энэ дулааны цахилгаан станц дээрээс нь ингээд ийм юу гэдэг тэр дулааны шугам цэвэр бохирын шугамын шийдчихээр хангалттай хэмжээний санхүүжилт гарсан юм шиг надаа харагдаад байдаг юм. Гэтэ мэдгүй. Одоо тэгээ ингээ хараа. Хотод ингээ амар хог яадаг хүмүүс байгаа ш тий. Бүгдээр ингийн за Европын хамгийн нөгөө нэг хогийн менежмент сайтай, хогны менежмент сайтай бол Герман, Швед, за Азаас одоо Япон, Солонгос, Тайван ч юм уу тий. Бүгдээр ингээ тараан байршуулчаад зүгээр нэг 2 сар ч юм уу 3 сар болчоод буцаад ирвэл манай хогийнхаа бараг болчихно да. Эсвэл би нэг гараад хаяад ит юм бол тэндээ очиод нэр хаяхгүй шүү бараг нэр. Тийш харангуут бүр ингээд амар соёлтой. Юу хог хайхуудгаа бүр шүсэж хайдгүй юм бэлээ. Тэгж жаагаал буцаал яг ингээд Монгол руу ирэх тусам ингээд царайна. Гэхдээ ирээд жоох эвдэрчдээ шүү бас. Би анх үгүй яг Монголдоо ирэхлээр нэг юм одоо нэг хүн ингэдэж штэ нөгөө нэг юм манай бас хүмүүсийн харилцааны навшин юм байдаг штэ. Би хамгийн хайртай хүндээ хамгийн навшин зангаа гаргадаг. Лайтай бүр ингээд хүний хайртай хүн байхын тулд заавал нэг юм навшин занг нь хүлээж авах хэрэгтэй болчтой тий. Хайртай хүнээ хайрлж болдоггүй нэг юм заавал хайртай бол навшин зангаа гаргадаг шиг эх орондоо ирэнгүүтээ яг ингээд юм би хамгийн хайртай газар хамгийн навшин зангаа гаргана гингүүтээ шууд хогоо хаяа шууд нус цэрээ хаяал зүгээр угаасаа яг ирэнгүүтээ угаасаа ойлгомжтой болдог штэ. Ер нь юу яхаар юм бэ дөө Монгол хогны менежментээ Солонгос шиг болгож юм байна. Солонгос ч нөгөө хэр хэмжээний хог гаргаж ийн гайгүй юм шүү. Биш ингэдэг байхгүй юу? Ер нь наа чи зүг гаргав юм шүү. Тэгээ Солонгос ч нөгөө нэг хэр их хог гаргаж байгаа тэрнийхээ хэмжээгээр төлбөр төлдөг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс нөгөө их мөнгө өгөхгүй тулд гаргаж байгаа хогоо шууд багасгачдаг байхгүй юу? Энэ бас зүгээр байгаа шүү дээ тий. За энэ хооронд зүгээр явж илээ. Тэр батарейгаас ялхаар энэ хэсэг дээр постро аудио байгаа юм чинь болж л байна шүү дээ тий. Тэгээд ер нь гадны ер нь хамгийн амархан арга юу штэ. Яг зохиож чадахгүй бол нутгшуулаад хамгийн сайн аргыг нь хуулаад тавьчих хэрэгтэй шүү дээ тий. Тэг гэхдээ одоо бас хэцүү штэ. Тэгээд шууд
Гүг чадахгүй гэсэн ерөөсө бодолтой баймар гон гар. Тийм. Энд ерөөсө баймар гон гар. Ерөөсө хий. Тэгэд одоо ингээд 100% юм хийн гэд зориход ядаж нэг 80% нь хүрэхэд болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэд сая тэгээд энэ тогны үн нэмэгдсэнийг юу гэж бодож байна? Би бол амар дэмжиж байгаа шүү дээ. Би бүр нэмэгдээсэй гэж айгүй удаан ботсон шүү дээ. Дампуурж байгаа салбар. Энэ яагаад бит хоёрыг дэмжиж байгааг мэдхийг хүсвэл Равелигийн орсон дугаарыг ороод үзээрэй заяа. Равелигийн мэддэг сайенс лөө. Тим нэртэй байгаа. За комедиан Равели ороод Равели ч өөрөө яг энэ турбины инженер хэвгүй. Тэгээд яг энэ талаар ярьсан байгаа. Тэгэд яг энтэй адилхан нэрэн гэсэн юутай нь холбоод явахгүй бол за окей. Тэг дахин боловсруулах үйлдвэрүүд устгах дээрээс нөгөө нэг дахиад эхнээс нь тэр хогийг зөв ангилуулж сурах. За 1000 гоё юмнууд байлаа гэд хогийг нь зөв ангилахгүй бол бас асуудал байхгүй. Яг хоо зөв ангилахгүй байсан ч гэсэн зөв устгачмаар байна. Ашигладаг маа гэхэд. Ядаж юу? Тий. Тэгэхээр тэг хөрс бохирдоод ирэхлээр чи хөрс бохирдно гэдэг чинь бүх юм л бохирдох юм. Тэг угаасаа ингээл бодохгүй да тий. Улаанбаатар хотын 80 90 оны зурагч ямар гоё илээ тий. Хоосон талбаануудад нэг зүлэг ургацсан тий. Одоо тэр нөгөө хөрсийг нарахаар хизээч зүлэг байсан шинжгүй тий. Цемент шиг болцсон байгаа сте тий хөрс нь бүр амар. Тэр бол зүгээр яг ингээд дээгүүр нь явхад хувцалтар болно. Хамгийн хүнд төрүүлж тохиолж байгаа асуудал шүү дээ тий. Тий шүү дээ. Тэгээд цаашаа тэндээсээ хордоод байвал одоо хорон дээр алхаад дугаарын сэдв бид нар хорон дээр амьдраад байна уу? Тий шүү дээ. Өш нэрээ тэх юм. Хорон дээр алхаад. Гэтэ жоохон дандаа сөрөг нэртэй болчиход байна. Хогон дээр биш гоё. Чи миний 7 секунд болох уу гэдэг. Тэгэхээр бас нөгөө нэг гол сэдвээ ягаар хөрсдөг байхгүй тий. Тий. Ингэчүүл яадیں۔ Гоё сэдвийнхаа нэрийг заяа. Бид нар амар утгагүй концептгүй юм яриад байхгүй те. Энэ дугаарыг үзсэн үзэгч та яг энэ дугаарын нэрийг өгнө. Тэгчтэй цаг хугацааны үед амар логгүй утгагүй юм яриад. Бид нар хогон дээр амьдраад байна уу гэдгийг яаж эргээр хэлж чадах вэ? Чагшиг эргээр хэлэх боломж байна уу? Бид нар эрүүл биш хөрсөн дээр амьдрахгүй байгаа юм шүү. Ингэхгүй байгаа юм биш үү тэгээд. Тэгээ ямар ч байсан түрүүн тэгээд хэлсэн зүгээр одоо жишээ нэг юм шинжилгээнүүд үс хумснаас жишээ хувцснаас хар дуулганы хэмжээг үзээд тэрэн дээр өндөр гарах юм бол та угаасаа хар дуулганы асуудал амар өндөртэй явж байгаа гэсэн. Тэгэхээр өтөр дөргөн Улаанбаатар хотоос гараад цэрв агаартай газар очиж хар дуулгаа гадагшлуулахгүй бол энэ ямар нэг юм арга юу вэ? Тэгэл ингээл хотоос гарна гээл баахан бензин тас сүрэл нөгөөдгөн баахан агаар бохирдлоо. Зүгээр ер нь энэ уулууд руу алхачвал яадیں۔ Тэр нь л зүг бицтэй. Гэхдээ л тэгэл уул руу алхлаа гэд нийтдээ эн чин 24 цагийн 16 за тийшээ явал алхал та 2 цаг штэ. Буцаа хурж ирээд үлдсэн үүд нь агарын бохирдолтой хэсэгтэй. Дуутлаад аваад ирдэ штэ. Гэртээ очиж одоо задлаа. Цэвэр агаараа аим хотлоодлаа өрөөтэй. Гэтэ саяных майнс байсан шүү. Зардаг тий. Тийм байсан тий. Хүчил төрөх чинь ингээд цацдаг юм байсан тий. Та бид нар нөгөө таад анзаарч ирсэн үү? Үдчихсэн үү? Одоо нөгөө хангаагийн үеийн нэг хошин шогод байдаг шүү дээ. Shit. Сэргээш шинтергээд тэрэн дээр нөгөө нэг ярьдаг. За сэргээш бол Монгол улсын миний хувьд заяа. Ерөөсө түүхэндээс хамгийн сайн одоо хошин хамгийн сайн сэргээш 3 бол. Тэрэн дээр ингээд ярьдаг шүү дээ. Ингээд хэдэн жилинд ирээдүг зөвхөн ярьж байгаа байхгүй. Хүмүүс агаараа худалдаж авдаг болсон гэдэг. Манхууртай анги дээр тий. Монгол хизээ чинь агаараар тутна гэж байхгүй ч шиг тий. Ус гэдэг. Тэгэнгүүт одоо жишээ нь нөгөө нэг оксижен гэдэг ингээд зардаг болсон байхгүй. Амьсгалж байгаа юм биш үү гэл инээдэн шүү тий. Одоо л нэрээ тэр бол яг зүгээр амар сэтгэл рүү ер нь л орчлоо. Тий. Тэгээд тэр чи угаасаа дээрээс нь одоо чинь ингээд юм одоо бидний мэд үсний лаг шиг юм хэмжээтэй ийм оксиженүүд байгаа даа. Амьсгалдаг. Одоо тэрийг оруулж ир зарах гэж байгаа. Одоо тэгээд хүчил төрөх зарж баяжна. Савлаал те. Зүгээр нэг хоошоо сэлэн мэлэн рүү очиж савлчих юм шиг модон дотор. Ингэж буцаж үрж ирээд ингээд сэлэнгийн бөөн бензин тас үрээд гэж ялгаргатай тэр нэг юм ярьж байгаа мангар эко болчихсон те. Тэгээд би цахилгаан машин авъя гэж бодож байгаа машинаа зараад нэрээ. Наача харин яг үндэ эко юу биш үү гэдгийг бас мэдэх ёстой л доо. Яг цахилгаан машин эко хийж чадах уу? Ягаад тэгэхээр би өмнө бас ярьжсэн шүү дээ. Одоо нөгөө анхны цахилгаан машины нөгөө нэг анхны ингээд зас машинуудын батарейнууд дуусаа солигддог үе нэхэлсэн. Одоо бүр ингээд хичнээн бүр ингээд маш их хэмжээний батарей яхаа мэддэхгүй ингээд одоо тэрэн дээр чинь нэг арга хэмжээ олно шүү дээ.
Жишээ нь тэр пластик хог хаягдлыг одоо бид нэр яах вэ гэж боо юм болоодсэн чинь байгаль өөрийгөө зөвшөөрлөхийн тулд пластик гэдэг мөг өнцөр гаргаад ирсэн байгаа ч тийм. Байгаль өөрөө. Тэгээ одоо бид нар хашаа батарейг дахин боловсруулад тэрийг дахин recharge хийдэг технологи гарч ирж л таарна шүү дээ. Бага. Технологи нь байгаа. Чи дизель бензин шүү дээ. Дизель бензин шатснаас л дээрээс дээ. Гэхдээ тэгээд тэгснэ Америкт чинь хараа захилгаан машин заяо. За. Нөгөө стейшн байгаа байхгүй. Тэр нь дизелээр ажиллаад л шүү дээ. Генератор нь. Гэн юугаа үүсгэх юм бэ? Бид нөгөө нэг сэргийгт гэрчим хүч ашиглаж тэрийгээ хийж ижил 100% амар сайн экол байх гэдэг. Гэтэл тэр чинь тэр олон машин дизель үш яаж ийсэн тэр аахгүй. Тэгэд би одоо машина зараад тэгээд би машина дугаарыг салгаад зарах юм бол нэлээд өндөр юм шиг л. Тий, дугаар 8 үнэтэй. Дугаар өндөр үнэтэй орцол шүү дээ. Тэгээ би нэр бас нэг ийм би одоо энийг подкастер хэлэх нь зөв үү? Ямар хамаатай чиптэрийн подкаст яа мөн үү? Ер нь цахилгаан машин авчт юм байна л да. Тэг батарейн сууч штэ. Шинэ батарей авах, second hand цахилгаан машин авах үнэ ойролцоо гэсэн. Манай ажлын хөт гэсэн. Залуу охин судлаа. За чи сууч. Ямар ч үсэн миний судалснаар штэ те. Бүтэн жилийн хугацаанд яг 1 жилийн туршид машины одоо бензин шиг гэх юм уу цахилгаандаа зарцуулах зардал 834 мянга орчим болж илээ. Харин нэг санхүүгүүдэд баачтай амар френдли байгаа байхгүй. Зөвлөдөө яг цахилгаан машин унахаар бол яг нөгөө батарей яаж ажилтдаг вэ гэдгийг мэддэг хүн байх юм бол батарей яаж ажилтдаг вэ? Нөгөө одоо энэ төмсийг ашиглаад батарей ээж нөгөө нэг диод асаадаг бичлэгүүд ютубер зөнд байгаа. Тэрийг нэг та харчих заяа. Тэнгууд нөгөө химийн элемент одоо тэр нөгөө нэг хатж штэ доторх нь төмс нь одоо хатчихна гэсэн үг штэ. Тэгэх юм бол нөгөө гэрэл насгаа болчдөг штэ. Тэнгууд батарей өөр яг адилхан хатчихаараа одоо нөгөө нэг 1000 цэнгэлсэн цэник орохоо болчдөг. Тэнгууд хатаахгүй байхын тулд бид нар яах вэ гэхээр за эхний арга хэмжээнд болохоор огт дуусгаж болохгүй юм байна. Хоёр талаараа нөгөө зөкстэй хэрэглээг нь хийх юм байна. Нөгөө хит ачааллуулахаар батарей маань өөрөө нураад эхэлчихдэг тийм. За бүгдээ гар уцаалт төсөөлээ тэр төмсөө болий. Уцаа байнга тогон залгаад одооны яг сүүлийн батарей ямарыг мэдэхгүй байна. Хамгаалттай болсон л гэдэг байна. Хамгаалт болсон гэж ярьснаа дараа нь хамгаалтгүй болсон гэж ярьсан байсан шүү дээ. Тэгээд ер нь бол байнгын тэгтээ тогон залгаж явах бол миний бодлоор ер нь бол буруу гэж бодож байна. Тэгээд дээр нь хүүтэнд батарей ундаг. Бас халуунд ундаг. Өвөл угаасаа утас чинь шууд унтарчдаг шүү дээ. Ер нь UPS тог баригчдыг нөгөө нэг өрөөний кондишн ямар байдаг вэхээр нэг хасах 10 биш нэмэх 18 градус тавьцаа. Хадгалахаар нөгөө тог баригч маань батарей амар урт насалдаг байхгүй. Тэгээд яг энтэй адилхан юу болохоор бид нар би машин өвөл яг яахыг сайн мэдээ. Эсвэл амар халуун 100 бас батарейны яг машины батарей гэдгийг сайн мэдэхгүй л юм л да. Тэгэхээр ер нь яг батарейны үндсэн концептыг бодох юм бол хит их ачаалуулаад хаазлуулаад авахгүй. Тэгээд хүүтэнд гадаа хонуулаад хаяад авахгүй. Цэнгээ бүр дуусгачих шүү дээ. Тэхгүйхэн шиг ингээд зөкстэй явуулаад байвал арай удаан хэрэглэх л та. Манайхан чинь зүгээр миний зүгээр яаж байгаагаар жишээ нэг удаагийн цэнэглэл дээр 550 орчим километр явна. Гэхдээ өвөл 300 км явна гэдэг. Тий. Тэгэхээр яг өвөл нөгөө нэг ядаж дулаан зогсоолтой хүн л ер нь бол цахилгаан машин тайсан дээр гэж бодож байна. Тэгээ яагаад над руу ядчил дулаан зогсоолтой гэдэг ингээд байгаа. За уучлаарай. Би байж болдгоо юм уу? Гэхдээ тэр нөгөө цахилгаан Rubicon шүү дээ Jeep. Чиний машин уу? Тэгэхдээ нөгөө нэг сүүлийн загварууд нь үгүй миний цахилгаан машин. Тэгэн гут цахилгаан хослсон байгаа юм лээ. Тэгсэн чинь ингээ бүтэн өдөржингөө явхад ерөөсөө бензинээс нэг тусалж явсангүй л хичээлэх юм бол. Болж штэ. Групп төрчихс тээ. Тэрийг бас уншчаад атархсан. Шууд нөгөө ноц аккаунт ороод чи юу хуцаад тэрний нөгөө нэг на явахгүй жихгүй байл гэж чдэг аккаунтаараа. Тэр бол би биш л дээ. Тэгээ нөгөө талаасаа бас юм чинь хараа манад ингэж байгаа юм заяа. Дээрэс нь хөрсний бохирдлын асуудал бас дахиад энэ дээр орж ирж байгаа. Энээс уруулах юм бол жишээ нь ингээд дахиад хэлээ. Манай Монгол улс ингээд юм жишээ нь за бүр ихнээс нь дахиад нэг өөр хэсгээс эхлэе заяа. Хавдар судлалын үндэсний төвийн захирал энийг дугаар болгон дээр баг ярьж байгаа. Мэдээлэл хийсэн байгаа. Тэгээ тэр мэдээлэл дээр нэлгний цэврээс мутацд орсон.
Тэгээ тийм учраас нөгөө нэг эмчлэгдэх процесс нь ингээд удаан болоод ингээд эмчлэгдэхгүй болоод ингээд вирус нь мутацд ороод байгаа. Энэ ганц илгэний C вирус гадна маш олон хавдар дээр шинэ төрлийн вирус үүсэж мутацд үүсэж байгаа байхгүй. За тэгээ энэний гол шалтгаан юу юм гэхлээр за тэр судалгаанаас авч үзэх юм бол C вирус мутацд орж байгаа шалтгаан хөхөр гэж авч үздэг. Хөхөр. За тэгвэл тэр хөхөр монголчуудад ингээд бас хөхрөөс болж хөрс амар бохирдоод байгаа байхгүй нэг. Хоёрт агаар дээр гарч ирээд байгаа. Энийн нэг шалтгаан юу юм гэхэлэр бид нэр 2006 онд буюу одоогоос хэдэн жилийн өмнө 18 жилийн өмнө зөв. Одоогоос 2006 он гэдэг чинь. За. Мөө. 18 жилийн өмнө шүү дээ. Одоогоос 18 жилийн өмнө баталсан юм Монгол улсын стандарт байгаа зав. Тэр стандарт дээр ингээд ийм юу гэж заасан байдаг гэхэлэр ингээд бензинүүд одоо өөрсдийнхөө ингээд чанар нь ингээд сайжраад байдаг шүү дээ тий. Одоо евро 92 95 98 юм бла чанарын асуудал яригадаад байдаг гол шалтгаан дотор агуулгадж байгаа хөхрийн хэмжээнээс нь амар чухал нөлөөлөл үзүүлдэг. Тэнгүүд дэлхий дээр болохоор одоо жишээ нь хөхрийн хэмжээг ppm гэдэг хэмжээр хэмжиж гаргаж ирээд байгаа байхгүй. Тэнгүүд дэлхий дээр жишээ нь дизель түвшинд агуулгадж байгаа хөхрийн хэмжээг 50 ppm-ээс доошоо байх гэж заасан байдаг бол Монгол улсын стандартаар 3000 ppm буюу мангар өндөр байдаг байхгүй. Зарим газраа бол ингээд манайх зарим одоо бензиний ингээд дээжүүдийг аваад үзэнгүүт нэг 10-ээс 100% дахин илүү ийм өндөр хөхрийн агуулгамжтай. Тэгэнгүүт бид нар энэ стандартаа шинжилгээгүй байж итэл одоо чи ингээд ийм шинжлэгдээгүй байгаа учраас хөхрийн агуулгамж мангар өндөртэй муу чанартай бензинүүд манайд орж ирээд тэгээд тэрийг ингээд зараад тэгээд тэр дизелийг чинь бензинийг ч юм уу одоо ашиглаад машин хөдөлгүүр нь ажиллаад явна шүү дээ. Тэгэхдээ тэрийг хөхрийг агаар цацчихж байгаа байхгүй. Дээрс нь хөхрийг хөрсийг бохирдуулж байгаа. Дээрээс нь тэр агаар цацгаж байгаа хөхрөөс болоод жишээ нь илгэний цэвэрээс нь мутацд орчиж байгаа. Зүгээр жишээ нь энэ дээр бол зүгээр ийм цаасан дээр байгаа ганцхан тоо Улаанбаатар хотын иргэдийн эрүүлэндэд занал хэл учруулж байгааг та бүхэнд дуулгаж байна. Мэдээ уншаад байгаа юм шиг тий. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг юм асуудал хаана вэ гэд явхлаар хаана байгааг нь сая та бүхэнд хэлж өглөө шүү дээ. Тэгэхээр 28 онд сонгуульд идэвхтэй оролцоорой. Яа. Зөвлөдөө яач биш юу баха. Би тэгээ сая бас нөгөө яг хөрсгээд чи сая ярьж хат би бас нэг юм хардлаа л да. Нөгөө хавдар гэ сая яг ярьсан шүү дээ тий. Тэгээд хангаа ингээд шин сарын мэндийг хүргье. Хоёулангийн яриа ярьж байгаа хооронд 12 сарын 1 болсон байна. Шин жил ирлээ шинхэн. За тэгээд нөгөө яаж ингээд хөрсний бохирдол хавдар үүсгээд байгаа юм болоо гэд би харлаа л да. Тэгсэн чинь амьсгалын замаа одоо агаараар тэгээ бүр нөгөө арьсаар юм ба штэ. Тэ тэгээд эсвэл амруугаа шууд хийдэг ч юм. Иймэрхүү байдлаар нөгөө бохирдолтой хөрснөөс ингээд тавдар үсгэгч орж ирээд байгаа юм байна л та. Тэгээд энэ дотроос хүүхдтэй холбоотойгоор хамгийн онцлсан нөө пестицид байгаа байхгүй юу? Тэгсэн чинь юу юм биш те. Одоо нэг хөдөө аж ахуй тариалан тарьдаг хүмүүс нөгөө ногоогоо одоо шавж мэй хорхотод идэвхтэй хүмүүс пестицид цацдаг штэ. Тэр чинь нөгөө хөрс шингээгээд авчдаг. Тэр хөрсөн дээр чинь хэрвээ хүүхд мөх тоглох юм бол лукемач байдаг юм уу? Эсвэл бол тархины хавдар эднэр одоо нөгөө тус магадлал амар өндөр болт юм шүү дээ. Лукема гэж лейкеми энэ төр хэлээд нь. Тэг лейкем цусны хавдар энэ. Тий. Тэгээд тэгэхээр ер нь бас хааш юм бэ? Пестицид хэрглэж байгаа тариалан гэмтэлүүд дээр пестицид дээр бүр яг ийм олон улсын стандарт нөгөө пестицидыг яг ямар хэмжээр хэрэглэх яах хэрэгтэй гэдэг юмнууд байд юм байлээ. Манайхан соёл өөрөө хэрэглэдэг юм билээ. Мань тэгдэг гэсэн. Нөгөө сураагүй болохоор. Тийм сураагүй нөгөө стандарт нь байхгүй учраас нөгөө нэг ийм шавжийг нь устгах гал хамаагүй ургуулах гал замбраагүй хэрэглэдэг. Тэр чинь өөрөө хөрс чинь ингээд нөгөө өөр дээр юмыг хадгалдаг шүү дээ тий. Логкор бодсон ч тэр энэ бицнэ шүү дээ тэр ингээд борооны ус орсон ч гэсэн ингээд авчдаг тий. Навчин дээр хүртэл мэдээл хадгалаад байгаа юм шүү дээ. Тий угаасаа тэр чинь нөгөө нэг кинонд гардаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Иймхтэй тархиныхаа тэр гэхдээ үнэ sci-fi кино тий. Одоо sci-fi кинонууд чинь бүгд одоо биелээ болоод байна шүү дээ. Жишээ нь Солонгос улс нийт хайр киноц шүү. За. Тэгээ би нэг хальт хэлчихэ. Солонгос улс нийт ажиллах хүчнийхээ 10% робот болгоцсон байл шүү. За яасан гинэ? Би сая юу шүү дээ Netflix дээр энэ бүр гэхдээ 22 оны юу вэ? За чи надад нэрийг би үзье.
та бас үзээрэй зөө. Надад бүр амар таалагдсан. Өнөөдөр яг хүүхдээ харж байхдаа яг утсан байхгүй юу? Энэ бүр амар гоё зөө. Би яг нэр нь яг энд байна ч гэх шиг. Энд байна. Үгүй энд байна гэдэг нь толгойн яг энд байгаа тийм. Оо shit. За. За хоёулаа таг болж болохгүй бах тий. Тий. За би хайж. Тэр нөгөө нэг YouTube кинонд дэр бас гардаг штэ. Johnny Depp тоглодог. Тэр чинь ямар нэртэй лээ? Johnny Depp тоглодог хүмүүстэй. Тэр өөрөө нөгөө нэг AI орчтой. Тэнгүүд интернет рүү явчдаг. Тий. Тэрнтэй ойролцоо заяа. Тийм. Хүүхдийн бичлэгийг та бас үзсэн үү? Тэр нөгөө нэг роботууд нөгөө за нэг хятадд илүү хаанлээ. Тэр бичлэгийг оодсон штэ. Нэг юм одоо нэг сервис центр хийгээд байдаг нэг роботууд байдаг шүү дээ. Тэд нар хоорондоо нөгөө нэг яриад ийшээ тийшээ яваад байгаа бичлэгийг харсан уу? Үгүй хараагүй. Одоо сошиал дээр яваад тэрийг яг зарим хүмүүс үнэн байж магадгүй худлаа гэж магадгүй гэж яриад байгаа. Гэхдээ зөв тэр бичлэг дээр бас ойрхон байхгүй юу? Одоо ингээд нэг юм үйлчлэгийн дээр явуулдаг танд юугаар туслах өнтер гэж нөгөө нэг юм AI based роботууд байдаг шүү дээ. Тэд нар ингээд нэг байшин дотор байгаа. Тэгсэн чинь нэг юм жижигхэн тийм робот нь чи ажил чи яаж юм дууссан юм яасан ингээ яриад хоорондоо бөөнөрөө цугларч моглороод ингээ нэг дагуулж явж маа. Тэмчлэг гарсан байлээ. За би энэ жоохон байж байгаа нэрийг нь олъё за. Тэгээ. Чиптэй ч одоо. Ер нь бол яг за нэрийг олохоос үйл явдлын нэр нь ярьчаа. За. Нэг юм одоо анимашн ахгүй юу? За. Uploaded AI гардаг заяа. Тэр нь болохоор ингээд хүнийг одоо бүх одоо нөгөө тархинд нь байгаа одоо бүх процессыг гэж юм уу тэрийг одоо юу гэж нэрлэдэг юм бэ? Ингээ бүгдийг задлаад за нейролинкийг задлаад компьютерт яг тэр чихээр нь хуулаад тавьчихсан серверт. Тэнгууд тэр хүн ер нь бол компьютер дотор амьдраад нэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг үндсэн яг хоо нэгснээс сүнс болчихж байгаа юм шүү. Ер нь бол сүнс болчихж байгаа. Гэхдээ тэр нь яг хоо нэг хит рисктэй тэгээд жоохон sci-fi. Lucy чинь ч гэсэндээ тархин 100 хөгжлөөр сүнс болчдөг гэсэн. Lucy-гийн төгсгөл дээр нэрээ нөгөө нэг бүр борооны туслалт явж яддаг шүү дээ. Тийм. I am everywhere. Би бол энэ тэндгүү. Тэр нэг 2022 оноос хойш гарч байгаа. Цуврал юм уу? Цуврал. Гэхдээ season 1 Netflix-д орсон л. Тэрийг үзээ дээ. Kisses got юуны House of Dragon-ы 3 дугаар season хийзээ орох юм бол. Миний хувьд бол Game of Thrones үхсэн. Сүүлийн season-ээс хойш үхсэн байгаа. Яа. Би ч бүр амар бид ингэж үздэг байсан ш тараа. Ингээд Game of Thrones-ыг яг season 2-ын үеэс хэсвүүлээд яг season 2 яг гарч явах үед сайхан үзээд боссон. Харин яг гарч явах үед ингээд нөгөө Facebook-ээр нэг юм community үүсээд тэгээ бөөнөрөө нөгөө юм шинэ анги гарна шүү дээ тий. Яг үзэхгүй хадгалж агаад оройно кофе шоп энтрийг ингээд хааж агаад үздэг гэсэн бохгүй юу. Тэгээд бид нар чи яг ингээд нөгөө нэг анги ингээд HBO дээр гарах чагт баг цаг тоолж хүлээж агаад гарангуут нь татж аваад кофе шопт очил бөөнөр үзэж мүздэг. Тэгээ бүр ингээд бүр амар дуртай байж байгаа л тэгээд ингээд номноос угаасаа салаад явах нь бол ойлгомжтой. Сүүлийн сизон бол угаасаа байхгүй сизон шүү дээ. Тэгэл тэр угаасаа team season хийжэж байгаагүй. Тэгэл бүр ямар House of Dragon-ыг яриад. Оогоо яг Game of Thrones-ыг ярьж байна. Game of Thrones. Тийм тэр character development нь яг ямар ч үр ашиггүй. Ерөн зүгээр л bullshit санагцсан. Тэгэл төгсгөл рүүгээ бол угаасаа нөө найруулагч нь солигдсон чинь сонирн болцсон л доо. Тэгвэл угаасаа л тэр season байхгүй. За тэгтээ House of Dragon-ы 3 дугаар season-ыг хүлээж байгаа. Бас хоёул подкастераар киноос ярмаар юм тий. Нэрээ sci-fi кино яриул яа. Тэр sci-fi кино ярмаар. Чи ямар кино ярмаар байна? Одоо ярих хошууд билээ. Юу вэ? Хөрстэй кино ярья. Тэр нь тэгсэн чинь Lucy. Lucy-гээс гадна юу ороод ирж байгаа юм бэ? Interstellar. Тий, Interstellar. Тэр чинь ингээд манай эрхмээгийн хамгийн дуртай кино. Тий. Тийм билүү? Чи өөрөө л хэдэн удаа үзсэн гэлээ? Тийм тий. 100,000 удаа. Тийм байна. Гэхдээ өөрөө яа талгаагүй тий. 100,000 удаа үзсэн. 100,000 удаа үзсэн кино надад хэд байна? Нэгт Harry Potter байна. Би нэрэн гэсэн өөрийгөө Harry Potter гэж төсөөлдөг. Надад юм номны юм хөөрхөн жижиг юу байдаг шүү дээ. Чи надаас авчаа үстэй. Тэр надад байдаг гэж яриад зү чамаас авсан л та. Гэхдээ надад байдаг байхгүй юу? Яа. Тэгээ хангаа одоо надаас тэрийг авах гэдэг. Байж гэж авах гэдэг тэрийг. Ингээ хүний жижиг сажиг юмыг орж ирж дээр нь
Худалдаж авах гэдэг. Би худалдаад авчил гэдэг. Юм бүх юм болгоныг Бартер ингээд оролцуулын энэ. мөнгөөр шийцээр байгаа. Тэгээ муузаас орцсон балер юм. За ер нь бол гэхдээ өнөөдөр бол хүрхстэй өнөөдөр бол хүрхсэн баха. Би бол сайн хүрхсэн бах гэж бодож байна. Тэгэхээр одоо хэдүүлээ алхаж байгаа газар ч гэсэн болгоомжтой гიშгдэг болцгоё. Йоо ямар ухаантай шиг сони мэлч вэ? Гიშгсэн газар та. Хөөш тэр нэрээ гიშгсэн газарт нь цэцэг ургалдаг чи хиний дуу юм? Тэр чинь ингээ Улаанбаатар хот гоё хөрстэй үеийн дуу байхгүй. Гэхдээ тэр хүний энүүгээр алхуулчих л та гэхгүй. Тэнгэрийн ямар дагн бүсгүй лээ? Гизэгтэй занд нь тэнгэрийн бүсгүй. Хөөш тэр зар тавья. Гизэгтэй занд нь тэнгэрийн бүсгүй орсон. Манай Instagram-ийн пэйж холбогдно гэжнээс. Хөрсний бохирдолтой тэмцэх арга боллоо. Яа, за би сая бүхэлдээ нэг юм social ингээд нэг бүлэг хүмүүсийг өөрийнхөө эсрэг яг дайн дуурайлах гэж байна. Яа. Дугаа байсандаа баярлалаа би. За. Дугаа байсандаа үнэхээр баярлалаа. За. Тэгээд чи хэдэн минут л ч юу? 1 цаг 10. За. Угаасаа нуршиж яхаар ерөөхдөө мэдээллүүдэд хүргэсэн байгаа. Сүүлрүү битгаар яг дараагийн дугаарт ярих хэрэгтэй юм дээр. Яг ярих гээд байгаа учраас шууд гацаалгалж байгаад ярьчих. Гэхдээ ер нь бол дараагийн дугаар дээр бол сайенс ярихгүй шүү. Тийм тэгээд юунд дандаа хоомоо ярина. Рембучтэй хэлсэн дугаарыг орчуулга хизээ хийгдэх юм болоо гэж түүний нүдэн дээр танаас сууя. Тэрийг одоо шинэ жил болох гэж байгаатай холбогдуулаад шинэ оны баярын тэр бэлэг болгоод цацъя гэж байна. За тэгээд тэн дээр бол бит хоёр бяцлаглалын талаар яг ярилцсан байгаа. Тэгээд тэр дугаар маш ихт бичигдсэн. Нилээн дээр үед бичигдсэн. Тэгээд тэр дугаарыг орчуулгыг бол хангаа хүлээж авсан. Ирхмээ яг 5-таа байсан юм да. Тийм. Тэгэхээр чи одоо баг 23-т байсан юм наа тавтаа. Яа shit. Гэхдээ тэр дугаарыг гэхдээ хоёлоо тэр дугаарыг орчуулгыг хангаа авсан байгаа. Тэгээд одоо болохгүй байгаа шалтгаан хоёлоо ингээд тэр дугаарыг гэхлээд нэг нүд нь юу болоод байгаа юм бэ? Энэ тестроны цогцолд орсон нэрээ. Гү их байгаа. Их байгаа. Яга эргэлдээд байгаа. Ингээ нүд нь эргэлдээл чүү гэдэг ингээ нүд чинь зүгээр. Тэгээд нөгөө нэг зүгээр тэр дугаар цогцолд орсон юм. Би нөгөө нэг гэдэг үгээ баг 5 хэлчлээ. Хамт нэг сонсоод за юу. Би чамд итгэж байгаа. Би сонсох ямар шаардлага мен чамд итгэж байгаа. Тэрнийхэн тухай ярих гэж хэлсэн шүү дээ. Чи жинхэнэ хүн бохгүй. Би ямар навшаа яриад байгаа юм. Хоёлоо подкастаараа тэр дугаараа хамт сонсчоод тэр дугаан дээр би чамд итгэж байна. Чи битнаа цохоод байгаа чи загнах гээд шүү дээ. Тэр дугаарыг гэхдээ хоёлоо сонсчоод нэг ревю хийж ахаад нэг дугаар хийж ярьсан шүү дээ. Харин гол нь зүгээр тэрийг яг подкаста цацхасаад л яригддаг байхгүй энэ. Харин хийчээ цацъя гэдэг байгаа шүү дээ. Үгүй цацаад чи ямар муу яриад ярих гэдэг байхгүй. Хийчээ цацна. За ер нь буруу юм ярьж эхлэх чинь. За баярлалаа гэж. Тэгээ ямар ч байсан битээр дарцсан байгаа нэг дугаар байгаа. Тэр бол тэг дотор хүн гарч ирэх гээд хангагийн ингээд юу байгаа шүү дээ. За окей. За тэгээ ямар ч лээс энэ дугаар хангаа хийчүүл цацах гээд байгаа шүү. За энэ дугаар ингээд яа угаасаа энэ хангатай юм awareness-ийг одоо үүсгэж чадсан байх. Тэр муужгаа мүүзүүд оруулсан. Тэрнээс шиг юм болцсон. За ямар ч лээс хэрэгтэй юм ярьсан байх гэж бодож байна. За тэгээ бүгдээрээ нэг иймэрхүү юм дээр бас жоох анхаарлаа хандуулсан галын болгоо ингээд нөө шар мэдээ те. Тэгээ шар мэдээ хангаа баян байна уу, ядуу байна уу, энд ямар хамаа. Галын болгын нөгөө нэг юм баячуудын хом байна уу, залуу байна уу. Энэ оддуудын хом иймэрхүү юм бас байнга ярих уу те, сонсох уу те. Иймэрхүү юмдаас анхаарлаа хандуулах цаг болсон баха. Амин энэ чинь өөртөө хайртайгаа ингэж шинж тэмдэг те. Алгатж болов. Залгсан чинь яг зөв шүү саяных. За ихмээ өөрөө дуусахтай. Энэ хараа би зүгээр яг энд юу болж байгаа процессыг энэ одоо бичлэг үзээг хүмүүсээс байгаах те. Та нүдэн төсөөцөө. Би ингээд ярих гэх хичээд байгаа байхгүй. Хичээгээд сууж байгаа. Тэгээ ихмээгийн дэлгэцийг харсан чинь зүгээр хэрүүлийн чат уншаад байдаг нас. Хангааг хэр үний ярьдаг би одоо та нарт харуулъя. Би компьютер дээр хэрүүлийн чат уншаагүй шүү. За гаргачлаа энараа хинч татчихдаггүй. Би ингээд дугаараа ингээд энэ хараа хангааг яг сайн хэлэхээр би ерөөсөө компьютерд ерөөсөө гар хүрээгүй жишээнээс нь тий. Ерөөсөө хараа нэг та улс төрийн кандидат гэж шоунд шалгарт ингээд шилдэгт нүлцэн шүү. Чи хэрүүлэг барахгүй шүү. Control W гэдэг short
За тэрнээр л авчи. За контрол гинэ. W. За контрол W. Ингээд нэг таба устгачдаг байхгүй юу? Энэ дээр байхгүй токоро орлоо. Ингээд юу. За ямар ч лээс нэг юм манай комментуудаас хүмүүсийн нөгөө сөрөг коммент уншаа суугаад байгаа байхгүй юу? Ингэхгүй л гэж хэлчихсэн. Бэж дээ. Хэрүүлийн чат гэсэн тийм. Тэгснэ манай подкастыг сонсдог хүмүүс ингээд YouTube дээр коммент өчгөж тэрийг хэрүүлийн чат гэж аваад байгаа юм уу? Уучлаарай би манай сонсогчдын сэтгэлийг сайжирчаасаа гэж бодож бичиж байгаа тэр цагаа зарцуулсан байж байгаа энерги чи хэрүүлийн чат гэж байгаа юм уу? Балер шаргууд би буруу ярьсан байна. Тэгээ уучлаарай. Одоо би нэрнээсээ хэрүүлийн чат уншижсэн. Гүг би хэрүүлийн чат. Үгүй. Залруулж ирсэн эрхмэд баярлаа. Би нэг жоохон илүү хүн байж байгаа үжээд байгаа. За чийлага. Үгүй чийлага. Чиний зүг. I wanna be bigger person today. За тэр яг бай. Окей. Маазарчлаа. Тэгээд 12 сарын 20-нд манай хангагийн ивент тэгж байгаа Science Minds-ийн одоо уулзалт болох гэж байгаа. Шинэ жилийн уулзалт ч юм уу ивент. Шинэ жилийн уулзалт агуулгаа сонсогчдойгоо ивент амар ингэж хүн ирэхгүй л яана тий. Гэхдээ яг тэгтээ тэгээд сонсдог хүмүүс нэрэл гой асуулт хариулахгүй тул хэдэн найзаагаа дууднаа. Тэгтээ нөгөө бас амар олон хүн угаасаа ирэхэд хэцүүлэх л та хийж байгаа газар маань бас амар кофе шоп дээр гой ингээд нэг юм яаж тэгээд нэг юм жижигхэн гэж одоо нөгөө кофе шопын хүн сонсчод манайхын жижигхэн гинэ. Тэр чинь ингээд нэг юм 100 хүн орж байгаа чинь. Тий. Чиний хувьд л жижигхэн үстэй. 100 За ямар ч лсэн баярлаа. За тэгээд Science Minds podcast-ын 38 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлаа. Тэгээд subscribe and share. Тэгээд манай Рембучигийн хэлснээр энэхүү подкастыг үзээ та хэрвээ сонирхолтой мэдээлэл авч чадсан бол манай Facebook байхгүй шүү дээ. YouTube дээр subscribe дараад, like дараа, дээр нэг хонхны зураг байгаа тэн дээр дараад, дээрэс нь манай одоо энэ дугаарыг та бүхэн бас ингээд юм copy link хийж яагаад өөрийнхөө одоо Instagram дээрээ те, Facebook дээрээ ингээд гоё юм 18 шеэрлэх юм болов Аз тохион мохонч шиг. Бараг л тийм ярих гэдэг. За тэг энэ хөрөөд энэ дугаараа өндөрлөе. Хамт байсан те сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Yeah baby.